Fucking dog shit. За би та бүхэндээ сүмэг хийж өгч байна. Тэгээ миний одоо 3 дахь хийж байгаа. Тэг би бас гайхаад сая яг сүдэ цааш таварч тээ. Бау. Дим дэдэргэлдод Сим хэн дотроо Эрэм хөвшин залуу хамаарал байхгүй. Cheers. За cheers guys. Амар шоуч юм болчихсон гэж нэр манай подкаст. За их мөндөд сонсогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Дэлхийн одоо өнцөг болон бүрээс манай подкастыг бас сонсдог би энэ сайтаа харсан. За тэгээд дээрэс нь Улаанбаатарт байгаа залуучууд маань сонсдог, Монгол улсад байгаа залуучууд маань сонсдог. Та бүхний мэдих Пүү подкаст маань энэхүү дараагийн дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. За ингээ боломжтой ясаар цоо шинхэн зочдтойгоо дээрээс нь зол найзтайгаа бид бүхэн хамт байна. Ингээ зол битүүний хийж байгаа бол 3 дахь дугаар байгаа. Тэгээд энэ удаагийн дугаарт манай Уучка өрөлцсөн ирсэн байна. Уучкаг одоо юунтэй л ажилладаг инфлюенсер гэх үү? Инфлюенсер. Инфлюенсер мөн шүү дээ. Ер нь аль дижитал маркетинг, сошиал медиа дээр л ажилладаг. Тэгээд өөрөө бас нэг хальт контент хийх гэж оролцдог. Уучка маань өрөлцсөн ирсэн байна. Тэгээд дээрээс нь эрэгтэй зочин маань AKA яг зав эрэгтэй гэж тодтоод байгаа. Comedian Баяраа маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд Баяраа Уучка зоол найзтайгаа ингээд Пүүтэйгээ хамт бид дөрөв өнөдөр Монгол улсын хайр дурлалын ертөнцийг одоо базах болно. Хайр дурлалын ховыг бүгдээр хамтдаа базах болно. Тэгээд ямар сайхан болцооны түүхүүд байна. Юу байна? Ямар фейл болцоо байна. Хамгийн сүүлд хэн бичиж юу гэж бичв те? Амьдрал тэр чигтээ фейл юм. Тэр түүхүүд юм битээр ухаалан тэгээ бүгд хамтдаа подкастаа хэлцгээе. За жагуугаад. За сонь сайхан юу байцгаана? Ер нь Баяраар сонь сайхан юу байцгаана? Циркээ эхэлсэн байсан. Тийм 50 дөө цирк эхлэхийн цирк эхэлжэл тэгэл явж байна. Тэгээд одоо комеди тайзан дээр гарч ийн, сурж ийн. Тэгэл байж ин да. Ер нь сонь сайхан гэвэл тийм л байна. Циркийн залуучууд охтуудад их таалагддаг бах те. Шодо таалагддаг баха. Хамгийн сүүлд хитэ болсон юм байна. Хамгийн сүүлдөө сар юм уу? Сар мар юм. Одоо тэр үнтэй болж байгаа юм. Тий болж байгаа. Гэтэ болж чадахгүй байна. Тий би ч нүн айгу завгүй хүн. Тий болж чадахгүй. Гэтэ ер нь бол болцоондоо олдохгүй байгаа юм. Тий би олдохгүй байгаа юм уу? Тэр надад олдохгүй байгаа юм уу? Би өөрөө олоолохгүй байгаа юм мэдэхгүй. Ер нь гэтэ ер нь болцоо гэдэг чинь айгу сонь шүү дээ. Хоёр талаасаа юм уу? Эсвэл эрэгтэй юм уу? Эмэгтэй юм уу гэдэг нэг юм явдаг те. Тий бистэ би ганцаараа яд. Өнөөдөр эвд тийчээр мүсүс. Чи яг болцоог яг юу гэж боддیں۔ Болцоог. Тийм. Яа ямар хэцүү. За уучгаар орч тэгээд юм шүү дээ. Уучгаар нэг орчихдгүй. Уучгаар сонь сайхан юу байна тэгээд бидэрт өөрийгөө сайхан танилцуулаач уучгаа. За би болохоор болцооныхоо талаар танилцуулах юм уу? Өөрийгөө танилцуулах. Өөрийгөө хэлээ танилцуулаа. Ойд сонь сайхан чамар сонь сайхан байна гэсэн. Би чинь одоо 23 тай тэгээд дижитал маркетингээр ажилладаг гэж сайн хэлчихсэн. Өөр ч надад нэг сонь сайхан байхгүй. Яг хайр дурлалыг бол нэвчвт. Ер нь хөрхөн боломж гарвал болцчихдаг. Бараг эмчлөө цагаараа. Чөлөө цаг би болцох. Манай залууч 5 өдөр дараалж 5 залуутай болсон гэж. Гайхалтай. Гайхалтай байц. Гэтэ миний ер нь ярьсан төхөөд нэрээ бүгдээрээ 19 оноос өмнөх түүх шүү гэдгийг би бас залруулж хэлмээр байна. Бас өөрийгөө авах гэж байна. Тэр нь энэ жил байсан. Ихчрэх рекордыг өвдөг яг өдөрт 2 ялгаад шууд 5 өдөрт 10. Шүү дээ. Өглөөнийг орой нэг. Бид нар дээр тэгж ярьс те. Өглөөний сайн дээр нэг дээд заяа. Тэг өдөр лаачаар нэг дээд. Тэг орой динер дээр нэг. Ямар завгүй амьдрал вэ наач. Хүн хоол идэх нь угаасаа үнэн тийм чинь тэр цагаа болзон зарцуулъя гэдэг. Тийм бас шиг. Мультитаскинг юм шүү дээ. Угаасаа одоо энэ шиг алхах нь үнэ. Ийшээ алхахтайч хин нэгэд алхах ч дээ. Ерөөсө битүү болцож амьдр цайл гэж. Яа амьдрал бол болзоо юм. Тийм шүү. Болзол юм шүү те. Ер нь л өөрөө бол болзол юм шүү дээ. За ийм амар хоёр зочинтой одоо ингэж яаж байна яа. Читлсэн. Уучгийн хамгийн сүүл хийзээ болцоо. 3-7 хоног өмнө юм болоо. Юу гэж болцоо та хоёр? Нэг хэсэгтэй байхгүй. Зүгээр би ингээд уулзаад зураг авахлаад тийм миний зургийг авчигод. Юу гаж тань тийм үү? Үгүй. Би контент хийх хэрэгтэйс байхгүй юу. Тэгээд ингээд зураглаачаар трейн хийгээд. Болцоо ихтэй зүгээр ингээд тийм зураглаач хайр ихгүй зүгээр. Камерны хөл болгоцсон юм шүү. Яг гэсэн. Яг ингээд барьжий гэж байгаа тийм. Тэгээд тэмдэг үргэлжлүүлсэн үү? Үгүй ах вэ. Бага. Контент жоо сонир болцдгээр би анцаа. Окей, компьютерээшлэн заагаа тэгээд жоо. Яг ерөнхий харьцаа. Өнөөдөр та хоёрыг уулзуулах гэж бидний подкаст.
Өшөө манайхан битээ тэрэ. Заавчгаас эхлээд шууд явъя л та. Манай подкаст чад тийсчгтээ ер нь болзоо ороод дагийн тэгэл өдөр сайхан болзоо дагна авчи. Болзоон дээр ингээд залуучуудаас одоо ингээд болоод байгаа шалхах нь юу вэ? Юунд таалагдахгүй байна? Ямар алдаанууд гаргаад байна? Залуучуудаа энэ алдааг бити давтаачтай гэдэг юм. За болоочтой гэдэг тиймэрхүү юмнууд байна. Яг залуучуудын алдаа гэхээсээ илүү ер нь аль би өөрөө гэх юм уу гэхгүй. Яг юм цаашаа яг цаг үеийн би биш. Сонжин болдог, дэлгүүн болдог, учгаар болдог. Үнэн. Би ер нь аль нэг тийм амар одоохондоо үерхэд арай бэлтгэхтэйгөө бэлэн болоогүй. 23 байсан. Үерхэд бэлэн болно хэрэг юу бэлэн болсон байх хэрэгтэй тийм. Миний юм сэтгэлзэн байдал ч юм уу яг нэг serious үерхлээс жоохон айгаад байдаг. Тэнгүүд яг ингээ зүгээр 1-2 удаа уулзаад ээлж үзэх хүмүүстэй уулзахнаас сонирхолтой байдаг, сонирхолтой activity туршаад тэрнүүхээс яг юм үерхэл гэдэг шатанд ороод ирэхээр жоохон нэг юм avoidant болчиход байдаг. Хизэнээс serious relationship-тэй орох юм. Ер нь жоохон сурч өгчөөд нэг юм миний хизээ сурч боловсруулах юм бэ? Яасан болдгоо маа. Урлагийн тогоод 20 жил боцлаа. Гэтэ яг өмнө үерхэж байхад тэр үерхэл чинь нэг тийм жоохон чамд юм хэцүү санагдсан болохоор чи үерхлийг тэгэж юм хэцүү гэж боддог болсон юм шиг байна те. Яг ер нь аль тийм шалтгаан бол байгаа. Trauma гэж ер нь аль тийм шалтгаан бол байгаа. Child gaslighting гэдэг зүйл. Gas tear down the red flag list. And red flag gaslighting гэж чи одоо хийл хийж байгаа юм байна шүү дээ тийм үү? Reverse яг надны чи эсрэг. Чи gaslight хийдэг. Бараг гэх. Одоо нөгөө 21 өдрийн өмнө залуу камер нүүл болсон залуу одоо ингээ өөргийгээ хийлээ гэдэг. Би нөгөө айлын хүүхд хамаагүй гимтэйчих гээд тэгээд үерхдэггүй гэж. Би чам гимтэйчих байх. Лукус лупе. Орэ. Яа за би сагтчих. Баяжрал мөгөө лефтэг өдөрсөн шүү. Яа нэр бүр дагцраа халуун өргөж иргээд ногшиж юу болоод нэ. Дуртад баяраа юусан уудгүй гинэ. Би ичихгүй байна. Би нэргээс уудгүй. Нэргээс уудгүй. Тэгээ өнөөдөр бүр нэвтрүүлгийн шахалтаараа бид бүхэнтэй хамтдаа ууж баярлаа. За зүгээр их юм. Тэгээд баяраа тэгвэл одоо тэгээд болцохгүй яг serious relationship-тэй орохгүй байгаа шалтгаан нь юу вэ? За нэгт миний амьдралын хэм аяг байна. Би ч амар айгу завгүй тэ гэдэг чинь тийм. Тэгээ айгу завгүй байгаа. Тэгэхээр бас яг учгатай адилхан одоо ингээд болцсон янз бүрийн activity-нүүд ингээд хийгээл явна шүү дээ. Яг юм serious харилцаа эхлэхээр мэдхгүй нэг юм бас бэлэн нэг хүнээс хамааралтай болох гэдэг юм санагдаад байт юм уу? Тий, яг тэгээд ч юм яг хамааралтай болохгүйгээр зүгээр үерхэж болтгүй юм уу? Болтгүй юм. Та нар яа ингэж тийм. Таяр яагаад вэ? Ер нь гэхдээ ингээд нэг хүнтэй харьцаж эхлэхэд л нэг юм сэтгэл зүйн байдал ч юм уу, цагийн байр ч юм уу хамгийн юм ингээд тэр хүнээс жоохон хамааралтай болчихдог штэ. Тэр нь надад жоохон хэцүү гэх юм. Би бол шууд унтмаар байгаа. Тэнгүүд орой бол сайхан. Тэм чашин. Гэтэ ер нь бол чинь ихэн үедэл юм шүү дээ. Тийм багтаа. Тэрнээс хойшоо тэгэл чи нэг тэр хамаагүй. Хоорондоо баг ярихгүй л харцаараа ойлголцоо явчихсан шүү дээ. Хэсгээл ойлголцоо л. Би ч яаж мэдгүй ирэхэж үзсэн биш бас. Тэгдэм үү ер нь. Тэгээд ах шиг байдаг штэ. Мэдхгүй. Чиний хамгийн урт чинь хэдэн жилийн үерхэлээсэн? 5 юм уу? Пүүх. Дайм. Вау. Тийм. Би тэгтээ одоо тооёроос асуугаад байгаа шалтгаан ингээд байгаа байхгүй. Одоо зүгээр ингээд за сингл байх үедээ хүнтэй болцох угаас ямар ч асуудалгүй шүү дээ. Тэгэнгүүт миний хувьд тэр хүн таалагдсан тохиолдолд одоо 2 дахь 3 дахь болзооноосоо за би одоо бусад одоо харилцаж байгаа хүмүүсээ ер нь жоохон болоод за энэ хүнд ингээд арай илүү одоо цагаа зарцуулдаг ч юм уу те ингээд одоо хоёр талаас ч гэсэн нөгөө хүнээ ч гэсэн тийм байгаа болов гэж таамаглаад дээж харилцдаг байхгүй. Гэтэ ямар ч одоо завтай үедээ тодорхой ярьтан би 7 оны энэ өдрүүд тийм завгүй байдаг. Тэгээд бас өдөр алгуугаас ямар ч чамтай чаатлах надад сонирхол байхгүй. Би ч гэсэн завгүй. Гэтэ яг оройдоо ч юм уу ямар нэгэн байдлаар хин нэг өнөөдөр юу яасан сонь сайхна зүгээр хальт хуваалцаад тэгээ болоод яг ингэж явах нь надад юм битээхэн санагдаад байдаг байхгүй. Тэгээд яагаад ингэж зохицуулж болохгүй ханд хоёр. Айгу mature үерхлээ наа. Яг миний нөө өмнөх үерхлээ дандаа нэг юм урт хугацаанд байсан байхгүй. За тэгтээ золд найзыг бодоход бол 5 жил мэлээр үерхээгөө. Хамгийн анхны үерхэл 3 жил байсан заа. Гэтэ тэр бол аим шиг токсик байсан заа. Тэнгүүд би ингэж боддог заа. Нэгдүгээр үерхэл амар токсик байсан. Эрэгтэй хүнтэй чарддаг те. Ингээд ямар нэг нийгмийн community дээр вирус байж маахгүй. Тэгэл хичээл тараал юу шүр гэртээ харж мэрдэг. Тэр хүн гэртээ байгаа шүү дээ. Гэтэ би өөрийнхөө гэртээ хардаг заа. Тий, ер нь л тэгдэг заа. Тэгэл байж гал тэрнээс салаад би өөрөө амар хартаа болчих жоохгүй. Тэр үнэхэл ийм л явах хэрэгтэй байна гэл те. Тэнгүүд дараагийн үерхэл маань 2 жил үерхсэн. Тэнгүүд би өөрөө мэдлгүйгээр тэр хүнийг гаргадаг байсан занг би тэр хүнд гаргаж тэр хүнийг би хохироосон байгаа байхгүй.
Тэгээ одоо бодонгоо тэр үнэхээр айгүй боломжийн байсан заа. Гэхдээ би өөрөө жоохон тийм навшээсэн гэдэг ойлгоогүй заа. Яг тэр юм сурцсан. 3 дахь үерхэл нь би өөрөө окей гэд болох юм байна гэд одоо ингээд нэг үзлээ өөрөө тийм байж үзлээ ороод тэгээд үзлээгээ бүх юмаа засаад ингээд орсон чинь тэр хүн болоогүй. Яг нэг ийм 3 үерхлийг туулсан. Тэгээ миний амьдрал бол тэр чигтээ. Тэгээ 3 үерхэд 3 үерхэд харсан чинь 23 таа байсан уу? Хэд юу гинэ? Одоо 23 таа юу гэсэн. Үгүй шүү дээ. Гүү. Одоо яа. Одоо 23. Би чи 26 өрсөд энэ жил. 26 таа хөгшин үү? Тэг чи эндээс хөгшөж чи пүү хаа. Цомлоход 30 таагаас дээ. Яг тэрэ үгүй хөөе. 30 хүрхийл 30 гин шүү. 30 хүрхийл 30 өрсөн хүн хэлж штэ харж. Оо тийм үү. Оо за хизээ би нэг гоногчсон. Та одоо эдгээр дөрч үү? 30 нөө. Та ямар жилтэй? Тоо жилтэй. Ахаа. Подкаста байли. За, юу ярьчлаа. Тэгээд одоо баяраа 26 таа байна тий. Тий, баг газлайтинг юм. Сэтэв бидний алдагдвал. Гэтэ яг угаасаа яг одоо гэхээр чинь тэр хэдэн жилийн өмнөх угаасаа хүүхдэрээ байсан байгаа байхгүй тий. Баяраа тэг яг чиний асуултанд хариулсан юм уу? Одоо яг үгүй харин өмнөх тэр одоо үерхлүүд нь тийм байсан болохоор одоо яг үерхлийн бас юу ингээд жоохон хэцүү байдалтай хүлээж авдаг. Тий. Одоо тэр сэтгэл санаагаа өөрөө ингээд жоохон засаг хичээж байгаа байхгүй. Одоо ингээд үерхэл хязгаарч өмнөх хүн үеч байхгүй. Тэг аль аллаасаа ингээд яг зөв хүнээ олонгууд амьдралаараа гоё үргэлжилдэг гэсэн боловч цаана нэг юм нэг суудсан нэг хоногссон нэг юм байд юм шүү тий. Сэтгэлийн гүнд за нэг юм төгшөөсөн ч юм уу тий. Яалчгүй ингээд нэг юм за яг шуутгаа хэлээ залах өрөөд байгаа байхгүй. Амар завгүй хажуугаар нь яг ингээд бүр ингээд амар ингээд одоо та нар ч зохиолдог л ахalta. Ингээд урт хугацааны үерхэлд байжгаад шинэ хүнтэй ингээд эхлэнгүүт дахиад бүр ингээд ихнээсээ бүр ихнээсээ ингээд build up хийгээл ингээд яах юм уу гэж бодонгууд би ингээд баг хальширчаад байгаа. Одоо нэг арай гэж нэг уулыг даваад ингээд доошо буусан заяа. Тэг ингээд жоо амарж байгаа дахиад нэг ингээд уулыг харчингуудаа би ингээд юу вэ ингээд цаанах юм дахиад уул давах юм уу гэдэг юм гарч зүрх. тэгэл нөгөө нэг чи ямар гүн туртай амартай гэл тий. Яг надаа л эсрэг нь байдгаа. Ингээд дайм жишээ гэрчсэн. Тий. Зүгээр ингээд уулын орой руу яг үндэ гарах албагүй байхгүй яг юм эцэг нь үзээд ах албагүй тий ингээд гоё бэлэр нь гоё сайхны нүцээд. Бэлэр нэ. Жоо доогоор. Гош. Зүгээр ингээд би бол жоо толгой дээр мөрөөд ингээд дээшээ өгсөн тий. Байгалийн сайхныг үзэн гэдэг шиг яг ингээд ирж таньж мэдээд тий яг ингээд танилцаад явах нь надад илүү сонирхолтой байдаг тий. Гүнзгийрэх гэдэг ойлголт яг одоохондоо л жоохон айц төрүүлдэг. За тэгвэл яг нөгөө бид ч угаасаа л болцоо ярьдаг болохоор яг нөгөө жижиг сажиг галтгооны асуудлууд ярьдаг байхгүй. Болцон дээр яаж болдог вэ? Яахгүй байж болдог вэ? Болцон дээр онгож болохгүй вэ те? Хиддэх болцон дээрээс онгож болох вэ? Би энийг бол анх удаа л ярьж байна л да. Окей. Сая баярагийн яриан дээр надад нэг юм санд орчлоо. Нэг залуутай нэг уулзаад нэг удаагүй байсан юм аа. 2 дахь 3 дахь болцон дээр юм уу? Тэгэл тэгсэн чинь тэр надад ингээд бүр ингээд бүх юмаа ингээд хэлээд би энд явж ингээл өөр асуугаагүй. Тийм асуугаагүй хахад тэгэл ингээл би ийм найзуудтайгаа ингээ явж ийн гэл би гайхаад би тэгдэж шүү. Яа тийм надад хамаг юм ингээ хэлээд байгаа юм бол бүр тэр надад ивүүсэн би нэгт амар хартай хүн юм шиг мэдрэмж төрөөл. Тэгээ тэрний дараа ингээ битээр нэг чинь 4 5 дахь болцон дээр ч юм уу уулзаал ярьж байдаг байхгүй. Одоо чи ер нь салаад хэр удсан юм уу цин яасан ер нь X чинь ямар хүн байсан гэдэг жоохон ярилцаад тэгсэн чинь амар юм хартай хүнтэй байсан. Тэнгүү тэр нь ингээд өөртөө тэр бүр нохоо шиг сургацсан юм шүү. Бүр ингээд сурцсан болоод ингээд яагаад тэгсэн чинь тэгээ надад наа чин жоох эвгүйсэн. Яа тэр чи ингээ явуулаад ахангууд би нэгт хийх ёстой чинь би тэггүй байнгут би юмаа чамаас нуугаад байгаа юм чи надад жоох юм эвгүй санагдаж шүү гэдгийг хэлчихсэн байхгүй. Тий яг тийм болдог. Одоо би ихтэй талаас нь яриа те. За яг би ингээ зол руу ингээ биччихсэн гэж бодъё заяа. Тэнгүүд ингээ өмнө тийм үргэл байгаа шүү дээ те. Тэнгүүд би тэрийгээ өөрөө хүнийг харилж гин тэр хүнд ингээ санаа тавьж гин те. Тэр хүнтэй ингээ харилцаагаа ингээ стил харилцаж байгаа шүү гэдгээ ингээ анхааралд нь ингээ орох гэж өөрөө хичээж байгаа. Ягаад тэгэхээр тэггүй л бол урдны харилцаан дээр хэрүүл үүсдэг байсан ч юм уу те. Нэг тийм байсан бохоо. Тэнгүүд аль болох ингээ үс мэдгүй ба шүү дээ. Энэ л юм болд юм байна гэдэг. Тэнгүүд нөгөө хүн ингээ тэрэнд нь ингээ нэг ач холбогдлохгүйгээр чи яагаад ингээ байгаа өөдөөс нь одоо те би одоо тэнд явж байна одоо найзтайгаа ингээ чиг нөгөө хүн нь би одоо тэхгүй байна ингэхгүй байна гэж хэлэхгүй гот над шиг зовлон туулсан залуучууд яадаг вэ гэхээр оо за энэ надад сонирхолгүй байгаа юм байна шүү автоматар бодчихдөг. Тэнгүүд яг ийм зүйлээс болж маш олон хүмүүс хоорондоо тохирох байсан ч гэсэн эхний хэсэг дээр ингээ хоёр тишээ болдог гэж би боддог. За асуулт заяа нөгөө та нар relationship-д байхдаа нөгөөнийхөө утсыг ухаж байсан уу ямар нэгэн байдлаар?
Үгүй ээ, манай экспт хоёр яг ер нь нэг тийм юм нуудагч байгаагүй. Тэгээ дээрэс нь ядагч байгаагүй. Чи пассвортыг мэддэг байсан уу? Бид хоёр бүх юм бараг дундах шах байсан. Instagram аккаунт хамгийн бараг л нэг аккаунт, нэг Instagram аккаунт. Үгүй л дээ. Тэгтээ ингээ нэгнийхээрээ ер нь тийм ямар ч хамаагүй орж гардаг гэхгүй. 30 гаруй хүчтэй сайн байцгаана уу? Энэ хин харж байна. Тэгэхээр чи ингээ Instagram ирж байгаа мессежүүдийг харж чаддаг байсан юм уу? Тийм, бид хоёр ч ер нь их нуухан байдаг. Угаасаа IG дүүрэн бид хоёрын хамтын зураг мөр. Миний бодож байгаа юм уу? Мөн би ер нь ганц Series X-тэй. Тэр чинь хэдэн жил боллоо? Одоо салаад 3 жил болсон уу? Хэдэн жил боллоо? 2 жил үргэсэн. Тийм. Тэр би бас нэг сургуульд мэддэг байсан. Тэгэхээр өөр жоохондоо үргэжсэн биз дээ. 18-д үерхээ тойртой салсан юм байна тийм. Тэгэхээр Series үргэлжлээ. Гэтэ бас 18-аас 20 насны үерхэл ийм амар токсик хэрнээ ганцтай байгаа тохтой. Тухайн үед одоо хин энийх нь аль алинх нь одоо ихнийх ч гэдэг юм уу те. Тийм аюу нандин байсан. Нандин тийм. Тэнгүүд тэндээс айгүй их юм сурж авдаг байгаа байхгүй. Яг тэрийгээ даваад гарсан хосууд бол ингээд насаараа гоё сууж үздэг. Гэхдээ тэгэл хэцүү шттэ. Манай X бол миний юуг мэддэг байсан. Нэг амар пассворд байсан гэдэг. Пассвортыг мэддэг байсан. Гэхдээ би мэддэг байсан те. Чиний утсыг үздэг байсан. Тэгээ миний утсыг үгүй. Пассворд бүх юмний пассвортыг мэднэ гэдэг чинь утас үздэг байсан. Тэгээд тухайн үед чи би яг дөнгөж комедид орж исэн. Тэгэл ингээд бичлэг мэлцэг цэгдаал хүмүүс ингээд бичиж мичээл те дэмждээ шүү бүгдийг ингээл блок хийж мөрөг. Бараг блок листэнд амар олон хүн байдаг гэсэн. Тэгээд нэг хэсэг миний ингээд хөрхөн ингээд босгох гэж ирсэн комеди карьер шууд ингээд зогсолтонд ороо те. Яг нэг хөрхөн ингээд нэг юм сувгнуудаа шууд ингээд хаагаад ингээд дөнгөж ингээд салаалж яхад ингээд хаагаад яваадсан юм. Тэгэхээр нэг гоё юм юу үүсч өгөхгүй. Awareness үүсч өгөхгүй тийм. Гэтэ ер нь яг юм анхны Series үерхэл хүний үерхлийн юм зам төлөвт айгуу чухал нөлөөлтөй юм шиг санагддаг шүү дээ. Гэхдээ яг нэг магадгүй. Цаашаа яг юм байх вэ гэдэг тийм. Тэгээд би тэр хүнд бас буруу өгдөг заяа. Тэгээд ингээд би сүулт нь ингээд найзуудтайгаа ярингууд наа чи ингээд чамааг ингээд дээ штэ амар баздсан юм байна ингээд юм байна. Манай найз хүн би харьцуулт хийж эхэлж байгаа хгүй. Өрд нь бол найз маяг ерөөс ойр төлдгөө. Тэгэл би өөр гайхаа. Тэгээд тэгсэн чинь өмнөх X нь бас тийм байсан. Навшин гинжи хэлэхээ те. Нэг юм. Тэгээд магадгүй тэрний өмнөх X тэрний өмнөх X тэгснэ ингээд явсараа чам дээр ирнэ. Энэ подкастын нэр нь ойлгомжтой. Баярагийн X ямар хүн байсан бэ? Гинжин баярагийн гинжин хэлхээ. Пирамид сгем аа. Тэгээд би болохоор бүр маш санамсаргүйгээр юуг ин Facebook-ийн мессенжерийг үздэг байхгүй. Худлаа. Маш санамсаргүйгээр би зүгээр л бид хоёрын утас нэг шеэр байсан. Би санамсаргүй. Компьютер дээрээс би нөө Facebook ороод би юм хийх гээд тэгээд мессенжерээр нөө хүн рүү юм авах гэдгсэн чи баахан танихгүй хүмүүс юу хэлээг харсан чи тэр хүний Facebook-ээс авах гэсэн чи нэг охин ингээ юм бичсэн. Тэгээ би тэрийг ингээд шууд нүдэнд чамчин тэгээ харсан чи яг бүр ингээд хоёлаа ланч итгүү мэдхүү гэсэн. Тэгээ би цайнаа би чин тэр үед чинь бас гэрээсээ л ажилтдаг байсан. Тэгээл вау гэж одоо шууд ороод гүйлгэж амжаам. Тэгээд зүрх бүр ингээд юм л ингээд гэлтгсэн чи яг бит хоёр бас нилийн тэр үед бол эхний 2 жил амар хөөрхөн байж байгаа. Сүүлийн 1 жил ингээд дунд нь нилийн салж нийсэн тийм арилтсан байхгүй. Яг оюутан бах цаг үерхэл. Тэгээл тэрийг харчаал бүр ингээд сонирн болол. Яг ингээд нэг дотор ингээд салгалаа л заяа. Яхаа мэдгүй шууд ингээд хэлгийн цааш хэлэхгүй байхын цааш ингээд би 2 хоног ингээд анзаараад ер нь яаж ийн гээл. Тэгээд тэгсэн чинь надаас аягүй уцаа нууж тавьдаг байсан юм билээ. Би тэрийг бас анзаараагүй. Тэгээд чамд ингээд чат хэрэгслээ чи надад уншихгүй мó гэдгсэн чинь гүү гэж ингэж ингээд тэгээл би нэг сайхан хэрүүл гаргаал. Тэгсэн чинь сөгснө тэрийг. Тэгэл хүмүүс самтай байгаа л тээ. Салсан уу? Салсан. Яг тэгэн байж самтай байж хүмүүс талаар миний нэг хэлдэг үг гэдэг шүү дээ. Чи хэрвээ нөгөө хүнийхээ утсыг ухах юм бол заяа. Ухах юм бол чи өөрийнхөө хүссэн юмыг олж хар. Заавал. Вау. Бэцэг бүрсээр. За тэгээд би миний нэг тэр нөгөө мэдмээр таяраас мэдмээр байгаа юм заяа. Таяр ингээ айгүй актив болцдог хүмүүс байгаа байхгүй. Манай одоо подкаст нь бас яг таяр шиг хэмжээний актив болцдог хүмүүс орж байгаагүй. Хойлоо зүгээр ноён хатаа ориглоо. Үнэхээр Монгол улсын болцооны ориглуудыг оруулж байгаа. За баярлаа. Тэнгүүд манай хинч үнэлэхгүй байсан. Манай охтуудын сонсомоор байдаг юм. Манай залуучуудын сонсомоор байдаг юм. Бид нар ямар алдаа гаргах юм бэ болцоон дээр гэдэг юмнууд байдаг. Ресторана захиалаг байсан юм уу? Эсвэл тим болцоон дээр тим хувцсан хүмүүс ч ирд юм уу мэдэхгүй байна тийм. Тэгэхээр тим одоо юм галдавааны асуудлууд ярмаар байгаа байхгүй юу танаас. Тэгэхээр эрэгтэйчүүдэд ямар асуудал байна, эмэгтэйчүүдэд ямар асуудал байна. Би бол ингэж боддог зэ. Болцоог ингээд эхлээд ингээд шууд ингээд болцоонд өрнө гэдэг чинь миний хувьд бол жоохон эвгүй заяа. Яагаад тэр нөгөө хүнээ үргээчих юм болоо гэж би боддог. Одоо шилбэл шууд ингээд нэг амар кринж юмнууд бичдэг шүү дээ. Зарим хүмүүс те орой хоол идэхгүй мэдгүй янз бүрийн юмнууд байхгүй. Тэрнээс зүгээр жоохон дотносож мотонсоод ингээд нэгнийхээ одоо зан төлөвийг мэдл
хилцээд те ингээд нэгдүгээр жоок хамгийн гол нь humor таарна гэдэг чинь ер нь гол ахгүй те humor тааржаад ер нь болзоо ингэ штэ ер нь бол нөгөө үнэ болцож байгаа ч мэддэхгүйгээр болцохгүй ер нь те яасан чи өлсч нь яасан юм идэхүү юм идэлт байна уу мэн өдргээ те тэгж мэгж болзаад нөгөө үнэ тандах маягаар мэдэж авахаас биш шууд уулзч үзээгүй зүгээр чатны араас үзнэ оройд тедэн цагт тэдний болцоо юу юм те 50 shades юм ааш те амар ингээд тий ихний болцон дээр цэцэг мэцэг өгж байгаа бол миний хувьд л жоох эвгүй санагддаг байхгүй жоох хит давшлаад байгаа юм санагддаг намайг л яриад тий ингээд би нэг охинтой ингээд болцсон чи ингэсэн байхгүй чи ихний уулзсан дээр цэцэг өгөөг гэсэн байхгүй тэнгуут нь би бүр ингээд гайхаад юу вэ гэж би өгч чадан заяа чадан гэхдээ би дотор нөгөө хүний чи айгуу жоох ингээд юугаар бодсон байгаа шүү дээ тий жоох ингээд алдахгүй ихээс айж байгаа шүү дээ мэдээж тий тэр үедээ тэнгуут ингээд магадгүй цэцэг өгөх юм бол наа бүр ингээд хит ингээд хүчлээд байх юм уу тий тэгж мэгээ тий амар сурцтай ч юм уу те гэтээ мэдгүй гэдэг. Тэгж тийм боддог байхгүй. Тэгэхээр болцоо ер нь бол жоохон энгийнээс ахуулаад ингээд жоохон ингээд левелүүд агсан дээр гэж би боддог байхгүй. Тэнгүүд ингээд найзууд чиг явж байгаа те. Тэнгүүд чиний одоо яг ирсэн одоо чамтай анх удаа болцож байгаа охин яг ямар үйлдэл ч юм уу эсвэл нэг тийм гаргахад чи бүр шууд гэмээр санагдах юм бэ? Цэцэг бариад ирвэл шууд тэгээд ерөөсөө айгүй хандлагаас нь юу нэг айгүй хааж ирдэг. Би тухайн хандлагыг хардаг байхгүй. Жишээлбэл ингээл зөөгч мөгчтэй амар муухай дээрлэхүй харьцаадах юм бол тэр хүн ямар ч төгс хүн байсан би бол зүгээр окей гэж тухайн үедээ гоё ажил бид тэр шууд ингээл явуулдаг ч юм уу те. Хьюмор таарахгүй тэгсэн мөртлөө бүр амар хөөрхөн охин байвал яах вэ? Бас хэцүү. Тэр бол айгүй хэцүү байхгүй. Одоо ингээд би ярьж байгаа зөвхөн би л яриад байвал амар хэцүү байхгүй. Намайг ингээд чимээг болоход тэр хүн яриаг цааш нь өрсүүлж авч яваад над руу жөглөө тэрэнд би энийгээд харилцаа ингээд гоё юм байдаг шүү дээ те. Тэгэхгүй ингээд би чимээгөө болонгоо тэр хүн чимээгөө болж ивэл тэгээд ер нь бол жоохон хэцүүдэл гэсэн үг тийм. Би яг хаа тэрийг эвдэж нэг дагаж үзсэн байхгүй. Үнэхээр болохгүй. Харин тэр бол ягаад ч явдгүй юм аа байсан. Баяргийн хамгийн фэнси эсвэл асуулт. Баяргийн хамгийн фэнси болцоо ямар болцоо юм бэ? Яг юм кино шиг болцоо. Кино шиг болцоо. Хамгийн ихний нөгөө нэг төрийн нэмний асуулт. Манай залуучууд ямар алдаа гаргаад байна? Болцоон дээр яасан ч дахиж болцмооргүй санагдсан бэ гэдэг. Би ч яг хэлчихсэнчлэн өөрөө анханасаа за бид хоёр бол цаашлахгүй зүгээр энэ бол яг нэг л удаагийн уулзалт гэж уулзсан болцоонууд дийлэнх нь байсан болохоор анханасаа нэг тийм алтаагийн шүүж харж байгаагүй гэх юм уу? Зүгээр л тухайн үедээ өөрөө enjoy-дэж чадсан юм биш үү? Болцоог. Яг тийм. Шахалж үлддэг юм шүү дээ. Яг нэг болцоо сурмаар. Тэгэхээр хүчрэг юмхтэй байна тийм. Болцооныхоо утгыг ойлгодог юмхтэй. Тэгэхгүй хүмүүс чинь ингээд болцоо гэдэг утгаа ойлгох дараа нэг юм шахалж үлдэж байна. Гэтэ яг сайн баярагийн ярьсны эсрэг нь би ихгүй юу бол би ингээд нэг удаан чаталж матлал нэг юм ингинээс ингэж үргэлжлүүлж чаддгүй жоохон явцын тунд заслайлаа надад тэртээ тэргүй өөр хүчнөө хийх юм байна гэх гээддэг. Тэнгүүт яг ингээд танихгүй байжгаад уулзаж үзээд танилцах нь илүү сонирхолтой байдаг. Тэгээд яриач гэсэн илүү яг ингээд сонирхолтой санагддаг. Тэгээ миний тайп бишсэн ч гэсэн уулзаад яриад үзэхэд сонирхолтой хүмүүс бас идэг штэ. Тэгээд яг тиймэрхүү байдлаар дэйтлээд гэхдээ болцооны төгсгөлт нь уучлаарай одоохондоо би яг юм emotionally unavailable агаасаар энэ цаашаа үргэлжлэхгүй нэ гэдгээ яг юм амар nice хэлээд тэгээд ингээд өнөөдөр уулзч үзэхэд гоёлаа баярлаа гээд салтаг. Баярлаа дараа тахиулчлал. Дараа тахиулчлал. Би бэлэн болсон. Дараа 5 од өгөөрэй. Тэг шилгээр залуучууд юу гэх вэ? Амар тажгүй байдаг. Тэгээд тийм амар онцгой тохиолдлоор муудалцаж ч юм уу болж исэн байж байхгүй. Үгүй. Одоо хүртэл дагалцдаг. Тийм. Нааг татдаг залуучууд. Фоллоуийг харж байгаа. Энэ болцоо. Тэгэл яг гоё хилээл бэлдэг. Анх уулзтаа ч гэсэн ер нь уулзахаас өмнө хилчдэг. Яг би бол нэг амар сүртэй юм харахгүй байгаа шүү. Ойлоо тэгтээ яг хэрэг өнөхөр хэвчээл уулзаа тий. Гоё танилцаад үзье. За чамаас бол бүр тэр дундаас ингээд нэг юм тэр сэтгэлдлийг чинь бүр юм эвдээд ингээд хүүшээ хоёр дахь болцоо явах юм шүү гэсэн болцоо байсан уу? Байсан. Ямар болцоо байсан юм? Ер нь энэ би өөрөө айгу асуудалтай хүн л дээ. Яг ингээд миний ингээд уйтгартай ажил гэр гэж байгаа амьдралд яг нэг юм савлуулж орж ирэх жоохон юм сонирхолтой амьдралтай хүмүүс надад таалагддаг байхгүй. Тэнгүүт яг юм гинтийн сонирхолтой юмнууд хийх нь аягүй сонирхолтой байдаг. Одоо бараг л хамт юм экстрим юмнууд хамгийн түрүүнд туршиж үзэх ч юм уу. Эсвэл бол яг юм шууд уулзаад бир угаад суух ч юм уу яг нэг юм энгийн кино үзэх хоол идэх гэдгээс арай нэг юм өөр сонирхолтой activity хийж байгаа дэйтнүүд яг second date руу орчуулдаг тийм. Эхний болцоон дээр кино үзнэ гэдэг бол аягүй утгагүйс үү те. Одоо шил ингээд жигдэр болцлоо гэдэг зүгээр ингээд энийг танихгүй ингээд
Яг тэр үеэр л ажиллагаа явагдахгүй болмор аги хэцүү те. Тарангууд ингээд цаг нь орой болцоо гэдэг хөргөж өгөн дээр гэрийнхэн гадаа нөгөө хүн маргааш нь ажилтаа яваад гэдэг өөрөө ч ядраа нэр үн чадраад ингээд байгаад гэдэг аги хэцүү тийм. Гэтэ энэ нэг юм сентрик та тийчсэн үсгүй би мэдгүй байна. Амьшиг кино үзэхээр гэхгүй ингээд байгаад Тэнгүүд нэг юм physical contact үсээд хальт нэг юм болчих годдаг. Тэр нь би өөрөө байгаад байдаг болохоор. Окей. Аашиг Гэтэ бас нэг ингээд би ч нэг л удаа үзчихсэн. Би ингээд comedy ингээд тайзан дээрээс харахад айгүй олон хосууд ингээд аюугаа ингээд comedy үздэг байхгүй. Тэрийг би бол амар ингээд зөв болцоо гэж боддог. Яг ингээд яагаад тэгэхээр тэр чинь ингээд харилцааг нь бүр ингээд хідэн ингээд юугаар бүүстлээ хийчих жоох те. Уртл бүр амар сэдвүүдээр ярина ингээд мэдээж ингээд ихний болцоон дээр 2 дахь 3 дахь болцоон дээр ингээд ярьж чадахгүйсэн сэдвүүдийн комедиан гарч ирээд жоклөөтэй sex mix боо моо янз бүрийн юм ингээд ярингууд тэр хоёрын дунд харилцааны ханыг шууд нураагаа ичиж байгаа байхгүй. Тийм тэр бол амар тийм бүүст гэж боддог. Тэгээд нэг юмд инээж ийн гэдэг чинь тэн дээр харагдах бах те. Тэгээ ер нь бол тий. Тэгэхгүй ингээд хажууд ингээд байснаа юу вэ? Эмоц үзэхээс шүү дээ. Юу бүхэн өргөө хажууд шууд зүгнээс сэр гаргаж ирээ загч. Битүүрийн бүр хьюмор байдгаа бүр амьдралын хэм маяг соёлж тарахгүй тий. Соёл тарахгүй хүмүүс гэж байдаг шүү дээ. Босоо бүр шал өөр хүмүүс хүн чинь ингэдэг лего шиг ингэж зүүрж ингэ эвлэрэх хэрэгтэй тий. Ингээд би экстроверт байлгүй тэр хүн интроверт магадгүй тэр нь бол таарж магадгүй заа. Гэхдээ нэг юм дотоод ертөнцийн нэг өөр өдөж штэ тий. Би нэг электроник хөгжмөл эсвэл хипхоп сонсдог байлаа тэр амьд хөгжмийн хамтлаг сонсдог байлаа гэдэг ингээд сонирхол өөр байлаа гэхэд яг бүр удцсан хосууд бол ингээд тэрийг дараа нь тодорхойлоод олж болох тий. Анханасаа байсан хосууд бол мэдгүй нэг юм хин хиндэ уусгаад байгаа гэж мэдгүй. Магадгүй тэрэндээ таалагдгаа өөрчлөлтөнгүүд тухайн явцын хойно ингээд үргэлж гэдэг чинь ингээд явж байгаа л ингээд нэгнээс жоо өөдөж эхлэн штэ. Эхний үедээ масктай байна тий. Тэр үедээ би ингээд өөрийгөө байж чадахгүй байгаа ч тэр мэдрэмжийн төрөл мөрдийг сандаад байгаа юм. Тэгэхээр ер нь анханасаа л хамгийн ихний харах цензур бол хьюмор. Тэгээд тухайн үеийн хандлага тэгээд гэр бүлийн хүмүүжил байгаа байхгүй. Тэгээд үнэхээр ингээд те бүр амар red flag заяа бүр ингээд. Би ингээд гэрийнхэнтэйгээ асуудалтай байгаамаа. Тэ би ингээ гэрээсээ явцсан гэж би бүр fuck чи одоо миний асуудал гэхгүй байгаа гэж би бодсон. Би бүр чи өөрөө ямар хүмүүстэй уулзаад байт юм бэ? Гүй тэгэл чи ямар хүмүүстэй биш. Гэрээсээ явцсан гэж байна. Хэд настай хүмүүс? Мэггүй нэг тийм 20 21-тэй би өөрөө чинь 23 мөртэй. Тэгмүүд ч тийм ярьж байгаа байхгүй. Би ингээ гэрийнхэнтэйгээ асуудалтай байгаа шүү. Тэгээ өөрөө гэрийнхээ асуудал байгаа байхгүй. Айгу хэц тэгээд ингээд амар ингээ уц муцаар ярихтаа ингээд амар ингээ мухаа хэрүүл хийж ярддаг зөө. Тэнгүүт ингээ би бодож байгаа байхгүй. Бас ингээ эртөө хүндтэй ингээ холын зураглыг харсан байдаг зөө. Эхний болзаа энэ нэг таньж гисэн. Магадгүй энэ амжилттай болоод цаашаа явлаа гэхэд энэ хүн ямар потенциал байна те. Бид хоёр ингээ ирээдүйд ямар цэг дээр нийлэх үү гэдгийг хардаг байхгүй. Ер нь бол тийм том зургийг харсан байдаг. Амар хард юм шүү. Тэнгүүт нөгөө хүн гэр бүлийнхэнтэйгээ ингээ муу таарамж муутай байх юм бол окей ирээдүйд манай аав ээжтэй ч гэсэн муухай харьцсан юм байна. Тэгээ ирээдүйд бидний үр хүүхэд явах вэ? Хормон дээр хоёр талаас хормоос чи манай талаас ирээд талаас ирэхгүй яах вэ? Тийм гэв бодч те. Яа согтцсон юм харж байгаа. Баяраас спешиал болоо гэсэн чинь. Согцсон гэснээс нөгөө нэг юм статистик факт гэдэм билээ. Хүмүүс арх ууж байгаа үедээ дейтэнд бүтэх магадлал хамаагүй өндөр байдаг гинэ. Тэгэхгүй яг нөгөө цаанаас нь хүчээр аз жаргалын гормон ялгаруулж байгаа болохоор яг ингэ яг надад үнэ сарсан чи. Амар ууж битэр бүтэж өгдөө. Хоорондоо ягаад чи хүлмэл рекламны төлөө ингээ бацсан. Очкоо дээр банаас олж. Санийх хоцгоор ингээ твист байгаа байх. Гэхдээ ер нь тэгдэг баха. Ер нь нэг юм жоохон алкохолтой болцоол тажгүй conversation. Яа над би бүр ерөөс алкохол хэрэгж болцдог. Үгүйсээ хэрэлдэг байхгүй. Тэгээд болцож байгаа охин комеди дээр дуудчихсан уу? Эхний болцсон дээр. Дуудчихсан удаа байгаа. Мэдгүй яг тэр хүн зүгээр болцож ийн гэдэг чи мэдхгүйгээр зүгээр ингээл намайг урьж ийн гэж бодоод ирцэн тохиолдож байгаа. Эсвэл ингээд заримдаа ингээд хоол мол ингээд зүгээр болцоо биш ирнэ хоол мол идэнгүүтээ би нэрээ комеди дээр гарна штэ гэдэг ингээд дагуулчих юм дутаас те. Дондор нь гарсан. Өөрийгөө нотлж батлаад нэг юм тэр чинь нэг юм нэмэлт. Нэмэлт юм нууц хөзөр байгаа хөх те. Тэс нөгөө охин гарч хоёул фат кат ороод. Шууд өвний дуулж мөл те. Шинжэнгөө өрсөлдсөн мэт. Түр хоёул бүхэн өргөө орой. Бүхэн өргөж өгöd уул гараа. Каракас нь халц дуулж юм бол. Гэснээс муудалтаас авч байна. Тэгснэ чи ингэж чадгаа болов гэсэн гэж юм. Маа акробат ирж амгууч унж байна. Наад онх нөөс шагар онх мөр гэдэг шүү дээ. Ямаач хонч шүү дээ. Тэгснэ за чи яллаа.
Гэтэ тэгвэл бүр амар iconic юм шүү яг. Жигнэсээ амар талцах ханаа. Урд нь ингэж болоод. Йоо, what? Масараа дааглаа. Йоо, чиний дуртай байр юу вэ гэсэн. Чиний анхны унал та. Надаа амар fail date-үүд ер нь бол байгаа. Хамгийн сонирхолтой залуу гэж яриач бид нарт. За нэг хүн заяа яана өөрөө сонсч байдаг. Анхны болцон дээрээ надаа гадаа харанхууд ийм сааданд суулгаж байгаа утсан дээрээ ай тавиад тэгээ шүлэг уншиж өгсөн. Тэ уучлаарай. Тэгээ би гоёна. Амар өөр мод. Өөр үнсэн алимч. Ургаж явах нь алим юм аа, учка. Тий. Учка. Тийшээ хэр урт байсан юм. Чаавс гэдэг дөрөв мөртлөөс тий. Бүрт айтай юм. Ай тавихгүйс дөрвөн мөрд уншин ямар учиртай. Учка би чамтай уулзрах гэж арах юм биш бүр ингэж Амгаагаан жажлан хүний инхэн хорвоод. Тэгээ айтай ойлгох нь бүжгэлж мүжгэлсэн юм байна. Тий, нэг амар стил чи шүлэг Өөр уншаа. амьсгалаа бүрдүүлээд ингээд тэрвэрхжсэн юм болов яах гэсэн юм болоо гэдэг. Яг тийм утсан. Дөрөв мөрт уншсан. Тэр миний хамгийн фейл болцоосон. Тэр ай тавиад өөр амьсгал бүрдүүлж ийн гэдэг та. За байж. Гогн манай амар хичээсэн байхгүй юу? амар Би хичээсэн. би л хүлээж аваагүй болохоор. Чи тэгээд яг тэр ингээд сонссон үед бүр хамгийн хэцүү үедээ ингээд сонсчод яг юугүй тийм ингээд Гэхдээ би тэгтээ ингэ сэтгэлэн бодоод яг ингэ зөв зүгээр байгаа юм шиг өнгөрөөсөн л тоо гэж. хээ гэдэг. Одоо ингэм үү? Ингэм үү? Чи надад таалагддаг. Тэгээ яах вэ? Саад нүсэ те. Энэ айн ардлт нэгэд яваад гэдэг те. Гар мараа ингэж ингэж. Маргааш чи завтай юу? Чиний нүднээс тусан сарныг хэрэл. Юу. Амар болцоо шүү. Тэр залуу үзчихвэл дахиж энийг битээ гээрээ. Тэр залуу үзчихвэл хасаа нэг гэж байвал яг гоо. Нэмэх нэг first гэж бичээрэй. Энэ бүтэн үзээгүй бицүү хүмүүс бүгд хэлбэтэд сэлгдсэн. Нэг гэж тэр залуу үлдээгээрээ би даагаа ядаж. Яах нь хамтдаа шүлэг уншия. Хаалц шүлэг. Гэрийнхэн гадаа спикерээр ай тавьсан. 2 мөртөө өрнөж. Та нар яга заваарах юм. Ичүүр байгаа штэ. Би нөө ингээд сахар тараад шиг ингээд тараач гэж бодоод. Өчгөр амир ингэж яваад чаа. Юу гэдэг нанаас харсан чи. Тэр жоохоо нэг хэвснээр сахар асгачаад нэг ингээд тараад өгсөн. Санжи нөө. Үгүй тэгж байгаагүй чи хэлсэн байдаг шүү. За би болдгоо. За подкасттай хамт байгаа бүх залуучуудтай баярлалаа. Тэгээ бид бүхний подкастын хамтран ажиллагчаар одоо нэлээд маш удаж байгаа. Энэхүү подкастыг ер нь одоо ингээд олон нийтэд гарах ингээд байнгын одоо бичлэгээ хийхэд тусаалтын нэг компани маань манай GGI Beauty Plus байгаа. Тэгээд энэ удаагийн бид бүхний брэнд маань бид бүхэн дугаар болгон дээрээ шинэ брэнд баг танилцуулаад явдаг. Энэ удаагийн брэнд маань Comloud Lab буюу одоо манай эмэгтэйчүүдийн насан туршид нь одоо хамт байх, насан туршид нь та бүхнийг хайрлах энэ бүтээгдэхүүн байгаа. Тэгэд энэ бүтээгдэхүүний онцлог нь гэх юм бол нөгөө нэг баланс тэнцвэржүүлэх зорилготой. Тэгээд тэр балансыг яаж тэнцвэржүүлэх вэ гэхээр ашигтай бактери ер нь бол алдагдсанаас болоод ашигтай бактери багаснаас болоод ер нь бол тийм баланс алдагддаг. Тэгээд энэ болохоор нөгөө пребиотиктэй пребиотикийг хоололдог гэдгээрээ давуу талтай одоо нөгөө нэг өөрийнхөө ашигтай бактерийг илүү одоо хүчирхэгжүүлнэ гэж ер нь тайлбарлал хүмүүс илүү ойлгох бах. Тэгээд 3-аас дээш насны бүх хүмүүс хэрэглэх боломжтой. Гэтэ нөгөө нэг пребиотик гэдээ ярихаар уудаг гэдээ ойлгож иж магадгүй. Энэ бол яг нөгөө эмэгтэйчүүд угаахтаа одоо усанд орохдоо ашиглах бүтээгдэхүүн. Манай эрэгтэйчүүд нүүрэндээ очиод өргөцсөн байна гэдэг сурагдуулчихсан шүү. Нойлын өрөөнд байхаар нүүрнийх нь ашигтай бактери тэнцвэрээ авахтуулах гэдэг нэг тийм сураг хүртэл байсан. Тэгээд эрэгтэйчүүд ч гэсэн ер нь бол одоо яг иймэрхүү асуудлыг нээлттэй ярихад эрэгтэйчүүд ч гэсэн одоо ингээд шампаноороо угааж ирснээр тэр чигтээ ингээд доошоо шампаноороо бараг угаадаг ийм үе биднэрт байсан байхгүй юу? Тийм үү? Тийм бараг. Би тэгдэггүй шүү дээ. 13 үйлчлэгийг нэг доор гэдэг нэг шампан метр байдаг шүү дээ. Моторын догс хүртэл тийм байхаа одоо бүгдээ байлаа. Эмэгтэйчүүд ч гэсэн яг ингээд биеийнхаа хэсэг тус бүрд ашигладаг, угаадаг тийм үйлчлэгээтэй бүтээгдэхүүнүүд байдаг. Эрэгтэйчүүд ч гэсэн яг тийм бүтээгдэхүүнүүд байдаг. Одоо жишээ нь сахалны тос одоо хөөс ондоо байдаг байхгүй юу? Өөр толгойноос жишээ нь өөр байдаг. Яг тэрнтэй адилхан бид бүхний өнөөдөр танилцуулж байгаа бүтээгдэхүүн тэр бүтээгдэхүүн байгаа. Эрэгтэйчүүд ч гэсэн энийг ашиглаж болно гэдгийг бас дурдаараа гэж хэлж байсан. За тэгээд энэ брэнд маань 1979 онд
үүсгэн байгуулагдчих байсан. Тэгээд одоо бүтэн маш том лабораторитой бүх эрдэмтэд одоо маш алдартай эрдэмтэд тэнд ажиллаж идэг. Тэгээд маш олон жилийн дуршлаг дээрээ үндэслээд эмэгтэйчүүдийнхээ одоо насан туршид зориулсан энэ бүтээгдэхүүнийг зориулсан. Насан туршид гэж хэлээд байгаа нь одоо жишээ нь магадгүй өсвөр насндаа нэг өөр бүтээгдэхүүн ашиглана. Жирэмсний үед арай нэг өөр бүтээгдэхүүн ашиглана. За магадгүй бүр одоо хоошоо цэвэршилтийн үед бас нэг өөр бүтээгдэхүүн ашиглана. Хүн болгон нөө даавар ялгаралт нь өөр байгаа болохоор яг тэрэндээ зориулсан бүтээгдэхүүн нэг байгаа юм билээ. Тэгээд ер нь бол маш зүгээр шүү. Тий. Тэгж ашигладаг нэг тус бүрийнхэн бүтээгдэхүүн байдаг. Тэгээ та бүхэн энэхүү бүтээгдэхүүнүүдийг GJ Plus-ын GJ Box гэмээс судалдаа авах боломжтой. За аль эсвэл E-Mons руу ороод та бүхэн Comloud Lab гэ буюу энэ брэндээ хайж олоод тэгээд танд одоо аль бүтээгдэхүүн маань илүү одоо хэрэгтэй байна гэдгээ сонгоод яг одоо нэн хэрэгтэй байна гэдгээ сонгоод ашиглах боломжтой. Тэгээд бүх охид бүсгүйчүүдтэй бүх насны эмэгтэйчүүдтэй болон ялангуяа одоо нэг угаадаг бүтээгдэхүүнээ бол яг эрэгтэйчүүдэд ч гэсэн санал болгомоор байна. Тэгээд та бүхэн GJ Box болон E-Mons-оос худалдаа авцгаарай. GJ Plus-та баярлалаа. За одоо гоё болцгоо ярих уу? Тэгээ тий. Одоо фейл болцгоо ярьсан чи бүр ингээд амар гоё болцгоо ярьцгаая. Хамгийн бүр ингээд сэтгэлд үлдсэн бүр. Гэл бүр амар гоё доо. Баяраа шууд цанцаа тайлаад шууд бүжиглсэн. Чам болсон дэр нэг охин чи комментгаа хийдэ гэсэн үү гэжсэн үү? Гэсэн үг. Чиний гоё хөвгчлээ юм яриад гаач. Өө. Анхаас хөвгчлээ л. Амар гоё болцоо юу? Айлын хүмүүсийг алаг үзээд явах тий. Хүүхдийн баяраар болцчихсан. За. Яг гоё. Тэгээд тухайн үед сэрэмжийн газар баган тоглоомнууд цуглуулж байгаа очиж үз. Тэр бол хизээч сэтгэлээс гардгүй. Тийм тэр бол сэтгэлээс гардгүй маа. Тийм. Даанч манай хүн санаа хүнтэй байсан билээ. Тийм болохоор бас сэтгэлээс бас гардгүй. Яг хийсэн юм сайхан ч үр дүн муухай тий. Тэр бол алим үндсэн алим байсан ч ургаж гарах нь бол байсангүй. Ургаж гарсан чангаан зайсан. Чангаан зөө. Яг эрэгтэй хүнээс онцолж одоо хардаг юм. Эмэгтэй хүнээс онцолж хамгийн түрүүнд хардаг юм. Ялангуяа эхний дээд. Тийм. Яг тэр чинь угаасаа зан характер байгаа байдлыг уулзж ижил мэдэн штэ харьцаж үзэж. Тэрнээс өмнө яг ингээд хүн болгонд ингээд шууд нэг тусдаг юмнууд байгаа штэ. Тэр нь юу вэ? Хамрын үзүр, шилбэний ялгарал. Наачин зүг шүү. Чихний шилбэний булчин нөө. Би бол шилбэнийг хардаг. Яад вэ гэхээр энэ бас ингээд зузаан хувцастай ч. Ер нь бол ингээд дэше гаргаж харуулж. Гүү шүү амьсаа улам багтмаас нэг ч. Зурнаас харчихсан. Үгүй ер нь бол тэр фигур амар чухал. Тэр хүний амьдралын хэм маяг нь шууд харагддаг. Тий, ер нь бол тийг харагддаг тий. Ингээд генетик харагддаг байхгүй. Тэр хүн хэр одоо дотор эрхтнүүд нь хэр ажиллаж байна тий. Тэр мөр нь шууд харагддаг байхгүй. Өглөө цайгаа уудаггүй юу? Өглөө цайгаа уудаггүй гэдэг бол миний хувьд бол амар том red flag байгаа байхгүй тий. Тэгэхээр миний хувьд бол шилб бол зөв харна гэхдээ номер 1-т бол биш. Би бол үсийг хардаг, хумсыг хардаг. Гэхдээ хумсаа нөгөө нэг ингээд амар ингээд будаад баг ингээд цамхаг мамаг өсгцээд тий хүмүүс тий. Баг ингээд хоёр ингээд гавалцсан тий өөр өөртөө ингээд тооноо гавалцсан. Яг тийм биш юм ахэд эмхтэн тий. Би бол ингэж боддог нөө эмхтэн хүн чинь өөрийнхөө үс хумс мейкаптай хамгийн их өөр анхаарал хандуулж ингээд цаг зацуулдаг зүйл ч тий. Тэгэхээр өөрийнхөө тэр сэтгэл гаргаж байгаа зүйлдээ хэр сэтгэл гаргасан байна гэдгийг би зүгээр хардаг байхгүй. Тэгээд яриа оюунд гадаад байдгийг л ярьж байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд хардаг юм чи төрүүлээд ер нь гарын л харах юм байна тий. Ер нь харах юм байна шилбэ. Тийм хөнгөн байдлаар хэлэх юм бол гар одоо үс мэс царайдсанаар нь жоохон ингээд лавшруулад ингээд жоохон мэржлийн төвшөнд тий. Жоохон ингээд тийм улс өртөө хандах юм бол би хүний шилбийг хардаг. Тэр бол ингээд хүний тунгалагын булчирхаа янз бүр юм да. За өстөгөө ярилна. За Учка эрэгтэйчүүдийн хамгийн дөрөнд юуг нь хардаг вэ? Би ер нь юм өөртөө арчаатай өндөртэй байхгүй юу? Тэгэхээр юм үсээ гоё янзалдаг. Яг халдсан байж болох ч тэр нь гоё өөртөө зэгдэг гэж. Нэг нь үсээ арчтай, нэг нь халдсан байдаг ш. Яг гоо би сахинд яваад ирсэн юм аа. Тийм гоё хувцалдаг. Гоё инээдэг. Ер нь яг юм гоё шүттэй гэсэн үг шүү дээ. Ер нь гоё инээдэг гэдэг чинь тийм. Игээс ош. Яа. Баярч жаргалаа. Бүтнээр ундрмаа. Шууд ерөнхий одоо хувцлалт бай. Тэрийг гадаад орхол амар хардгаа. Нас хамаатай яаж юм? Нэг амар хамаагүй. Чи дээш хамгийн гоё цэмгэр хортой юм шиг харагддаг байж бол болно гэж. Тэрнээс дээш авна уу? Ямар хүн тусаад байна. Гочтой гоё цэмгэр. Яаж байгаа бэ? Гочтой бас хичээж цэмгэрээ. Үгүй
30 гэдэг чинь надаас 7 байхгүй юу гэж. Дортгийн 7. 10 дотор бол ер нь хамаагүй. Манай 30 таагууд жоохон тайван байж шүү. Тайван байж шүү. Коммент бичихгүй байж манайхан байж. Коммент байж наадах устгах байж. Болоогүй. 10 дотор бол насны хамаагүй. 10-аас дээш бол гэж байна. Дээш чи макс хэд хүнтэй уулзч үзсэн бэ? Хэд настай? 30 надаас 13 ах хүнтэй байсан л та. Тэгчихэд. Чаас дараа нас шүү. Тэгвэл өөрөөсөө чи дүү хүн сонгох уу, ах хүн сонгох уу? Ер нь сонголт чаа. Одоо юм байдлаар. Яг миний бүтэмжтэй үерхэл харьцаанууд ер нь бол дандаа дүү ээж тарааддیں۔ I don't know why. Энэ юу хүний амьдралын юм аа. Өчгөр амар хөдөлгөөнтэй те. Олон төрлийн ажил мэл хийдэг. Жоохон тийм ийм girly эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Ингээд ганц ажил. Ер нь ажил мэл хийдгүү те. Чи надаараа намайг маскулин гэх гээд байгаа юм уу? Яхаа байж байгаа. Чаа independent гэж байна. Чи энэ ингээ өөртөө болдгоо. Надад болохоор зүгээр ингэ санагдаад нэг юм яг дүнгийн танилцаал байж аал насны мэдэнгүүт ингээ жоохон дүү гэдгийг мэдчихэнгүүт яалтчгүй дүүч юм шиг. Өө гэдэг дүү юм шиг санагдаад юм ярьж байгаа байдал нарай төлөвшөөгөө байна да гэж боддог ч юм уу. Жоон тэгээд шүү дээ. Ер нь бол нөгөө нэг ингээ тийм шууд хаалт тавьчихдаг те. Ер нь бол яд юм шиг үлээ. Ингээ эрэгтэй хүн бол харилцаан дээр амьдрал дээр ч юм ямар нэгэн юун дээр бол жоохон dominance хийх хэрэгтэй. Байгалийн хуулиар ч юм те. Ер нь бол жоохон санаачлалыг гартаа шийдвэрийг гаргана. Нөгөө эмэгтэй хүн бол ер нь л хажууд тархиа унтраах үүрэгтэй. Гэхдээ намайг чимээгөө болоход чимээгөө болохгүй байх хэрэгтэй гэдэг ч юм те. Ер нь бол сайхан ингээд careless те. Тэгээ гоё тархиа унтраацсан байх. Яг тархиа унтраах гэдэг дээр яг ингээл бүр ингээд байх биш зүгээр ямар санаа зовох юмгүй энэ хүнд гоё ингээд итгээд яг тухайн үедээ амар гоё ингээд enjoy байх нь ер нь бол болцооны явцад надад наач амар гоё санагддаг. Ингээл хажууд ингээд гэсэн доо аялал ингээл хэрвээ тэр залуу яг намайг тэгүүлж чадах юм бол тэгэл за энэ болж ин даа л гэж бол бодсон шүү дээ. Хажууд ингээд нөгөө эмэгтэй тэр инээж минэж хэлж ивэл окей яг миний ингээд те project маш амжилттай явж байгаа юм байна гэж боддог те. Миний project дэшээ өгчөөс хамгийн өндөр насны ид. Өндөр настай юм. Өндөр настай ид гэж 30 гэсэн. Залуу ухаалтай. Нэрээ баг зааж дэшигээ 8 юм уу? Тэгэхээр чи би чи 25 таа байсан гэдэг шин 33 мөртэй байсан тий. 8. Тэг бас айгүй гоё тийм 20 шиг харагддаг юм байсан л да. Би анх 33 хүүхдийн хүмүүс шүү та нар одоо. Тэг би бол анх насны мдэггүй гэхдээ өөртөө амар арчаатай. Тэгээд тэгэл 30 гарахаар арчаагүй болцгоо. Ааш ингээд 30 гарснаа ингээд ямар ч арчаагүй. Тэг 33 таа ээжж 20 таа хүн шиг харагдаж байгаа байхгүй. Тэг ингээд гоё ингээд тийм доторх ингээд тэг аль хэдийн ингээд амьдрал карьер мэрээр ингээд бүхэнд болцсон. Ямар 30-гууд одоо биш одоо бүх юм бодож байгаа юм даа биш. Үгүй би 30-нгууд ерөөсө хөгшин гээгүй. Тэг хөгшин гээгүй. Зүгээр би одоо манай үеийнхэн бол тэдний хувьд бол 30 насны гэдэг чинь амар олон юм үзсэн байгаа шүү дээ, тэ. Манай үеийнхэн бол тэдний хувьд бол баг ингээд тэрхий ингээд хүүхд чиг санагдана, тэ. Тэр хүн бол ингээд өөрийнхөө аль ч үе дээр аваач чаддаг тийм хүчтэй эмэгтэй хүн байсан. Наа чи одоо ерөөсө аврахгүй одоо таарыг 30. За тэгвэл хамгийн дүүн үү? Тас нэг 6 мургаалдаг байсан юм. Тийм би чи одоо 16 тайхдаг. Харин юу what the fuck. Би 26 таа шүү дээ. Тэг хиттэй та барьсан. 26 таа л ярьцахгүй. Юу Юу би 6 таа хата 6 таа өгөхөр ч одоо 20 таа охин байна. Би жоохон тийм санагдаад байна. Болохгүй шүү. Маргааш миний юу Instagram-ийн постнд баахан пета чимөө момо энэ гэдэг. Би бол дээдл 8 насаар ах хүнтэй болцож үзчихсэн. 8 бол окей. 8 бол бага 4. Ивэл юм шүү дээ. Бас яг тэгшлээд байна тий. Бас тийш яг дөрөөс доошилж юм бол яг мэдгүй. Гэтэ би тэрийг яг дүү гэж бодоогүй. Би тэр юу н чацсан юм байна гэж бодоод дуулцаад сүүлд насны мэдсэн чинь жоохон дүү исэн. Гэтэ яг тэг дүү юм шиг мэдрэмж төрүүлтгүй зал байсан. Дүү мэдрэмж төрүүлнэхээр ямар мэдрэмжүүд өгдөө. Харин гэдэг нэг арай болоогүй төлөвшөөг юм шиг санагтахаараа л өөрийнхөө учрыг олоогүй. Би тэр хүний учрыг олох гэж байхгүй шүү дээ. Гэрийнхэн хэрэлцлээ. Мэдгүй ингээд нэг бол ингээд амар өөрийгөө яриад байдаг ингээд өөрийгөө яах гээд байгааг мэдхгүй ингээд тэгээд аваад надад амар төвхтэй надад зөндөө асуудал байна. Би чиний асуудлыг бас тэ шийдэж өгөх хүн бол биш шүү. Өөрийгөө яа гэж дээ. Амар гоё байх гэж уулзчих давхар хүний асуудлыг сонсоод байна гэдэг чинь амар хэцүү санагдах байхгүй юу. Би одоо сэтгэл зүйсгүй багш нь биш шүү дээ тий. Тэр титаас нэг насны биш баха. Тий насны бол биш. Maturity level тий. Тэгээд нэг юм хүний нэг юу яддаг шүү дээ. Хүн сонсож сураагүй хүн байж. Сууд сураагүй, сонсож сураагүй. Яг тэндээс л яг тооны тулсан амьдрал одоо бүх юмнууд нь ингээл харагддаг да. Тэн өөрийгөө л яриад байдаг хүмүүс амар сонио ингээд өөрийгөө л яриад байна. Тэснэ ингээд яг би амар гоё байхад надаас бусд нь муухай. Миний бүтлгүүтэл бол надаас биш гэх. Би бүр ингээд бүх гэм
яг юу гэх мэдгүй. Тэгээд жоохон ингээд нэг нөгөө талын ингээл ярих гингүүт ингээл миний яриа ингээд стат би тэр залуу би ингээд бодсон шүү дээ. Чи миний хажууд юм ярихгүй байлуулна айгу айтаахан залуу. Яг тийм хүмүүс байдаг те чи ихнээсээ ингээд чимээгөөс очиж үргээ том сэдв үү те. Ингэж бод. Гэтэ чи юм ярихаараа яалчгүй буруудаад байна гэл тэрийг болсон доо нэрээ. Бас нэг юм юу байдаг нэг юм хохирогчийн дүрт амар тоглох. Ингээ хүний ярианаас нэг ажилладаг байхгүй. Шууд ажиллагдсан. Ингээ харангуут ингээд манай тэр найз ингэсэн, тэр тэгсэн, энэ ингэсэн, би ингээд тэгсэн бохгүй юу? Ингээд над төрхий ингээд надаар ингээ халамж хүсчээд мэдгэж байгаа зэрэг ингээд ихний юун дээр те. Гэхдээ ингээд асуудлын юуг нь харангуут тэр хүн өөрөө асуудал нэг байгаа. Тэнгүүд өөрийнхөө тэрийг олж мэдэхгүй өөрөө хохирогчийн дүр тоглож байна гэрдэг боорч юу. Тэр бол ер нь тийм жаа юм хэцүү хүн байгаа хөх те. Явандаа ингээд би тэр хүнд ингээд газлайтинг хийлгүүлнэ те. Тэр хүн red flag байна те. Хамгийн том red flag удаа ярих юм. өөрсдийнхөө юу? Өөрсдийнхөө нөө тухайн өрөөлийн үү? За өөрсдийнхөө өрөөлийн хамаагүй ярь. Эхлээд өрөөлийнхээ ярьч. Өрөөлийнхээ ярих. Өрөөлийн хамгийн том red flag-ууд юу вэ? За очгоос. Надад бол өөртөө арчаагүй байдал. Яг сая хэлсэнчлээ яг юм өөрийгөө яйдаа гэж байгаа залуучууд бол амар хэцүү байдаг. Тийм би бол их амар хүнээс надаас мундаг бай гэдэг юм хүсэхгүй. Би өөрийгөө хангалттай аваа авчиж байгаа. Чи надтай зэрэгцгээс өөрийгөө авч явах хэрэгтэй. Тэгчээж яг ингээд хоёр талд мундаг байгаад яг ингээд нэг нэгэндээ спорт хэрэгтэй үед нь спортлоод нэг нэгээ ингээд нэг тийм харьцаа өсдөг гэх юм уу. За жижиг сажиг red flag байна уу? Жижиг сажиг хэлсээрсэндээ байдаггүй яг ингээд дейт төлөвлөчөө тэрнээсээ хоцрох ч юм уу. Эсвэл тий канселдах ч юм уу тий. Яг юм хувийн зохион байгуулалт муутай тийм хүмүүс жоохон хэцүү байдаг тийм. Манай эхнэр зөвшөөрөхгүй байна. Тэгээд миний бас нэг залуугаас бэлчээсэн шалтгаан юу байсан аахгүй. Бид хоёр ингээд дэйт төлөвлөл чинь би ингээд хүнс цоглуулаад хаал мал бэлдээл ингээд хамаг юма бэлтчихэнгүүт манай хүн болохоор унтчихаад ирлээ гэд 2 цаг хоцорч моцроод. Тэгээд тэрний ингээд нэг удаа давтагдахад бол за одоо автэ ядарсан баха гэдэг ч юм өнгөрөө 2 дахь хэлж үзсэн. Тэгээд 3 дахь дээр нь за одоо хоёлаа болёо гэд тэр болсон өдөр нэг Валентины өдрөөс надад бэлэг бэлдэг байж байгаа хэлүүлээд гэж. Тэгээ би за энэс зоч чадахгүй нэ. Тэр 3 дэх залээс юм яаж байгаа тэгэхээр. Яг ч бас насны юм байгаа. Насаад дагаад нэг юм мэдрэмжгүй байдлаа. Тийм. Гэтэ бас насаад дагаад нэг юм санхүүгийн юм ч байдэн шүү. Тэгээд энэ бол бэлгэнд чинь санхүү юм байдаггүй. Та бас эрэгтэй хүмүүс нэг юм байдэн заа ингээд. Дээс очсон л дээрс ямар би бэлэг бэлтцсэн байсан аахгүй юу гэн. Шоколад бариад ирнэ үстэй. Тэгээд бид нар бас хүмүүсийн амьдралыг бас мэддэг. Би зөвтгөж байгаа юм шиг гэхдээ хүмүүсийн амьдралыг бид нар бас сайн мэддэггүй. Яг нэг юм арга ирнэ ямар ч юм те. Яг ингээд санхүүгийн хөтлөл хүн ингээд бэлэггүй очсон ичингүүтээ ингээд хоцорж юм эсвэл тэр нэг кэнселдэх тийм эрэгтэй хүнд бол тиймэрхүү юм гарч л байх бах тий. Ялангуяа өсвөр насны үед ингээ ажил мэжилгүй үедээ бол ингээ тиймэрхүү юм байгаа байхгүй. За одоо тэгээд миний red flag. Миний ингээд red flag гэж боддог юм. Хардаг red flag те. 11 12 болж яхад дөнгөж сэрлээ. Өглөөний Жоо амьдралгүй гэсэн. Жоо тийм амьдралгүй те. Эцэснээ ингээд шүн унтдаггүй, эрт унтдаггүй. Тэр бол миний хувьд бол жоох хэцүү байгаад байхгүй. Эхэндээ ингээд харилцааны ихэн мэхэнд те би ингээд 11 мэг гэл унтаад өгнө штэ. Тэнгүүт унтахгүй зөө ингээд шүн ингээд өглөөс ирэл харангууд сторийн бараг 3 цагийн өмнө үүдэг би бүр юу ингээд тэгээд маргааш нь ингээд ажил байхгүй те. Тэгэл тэр мөрн жоогоо ер нь бол хэцүү санагддаг. Ингээд эрэгтэй хүнтэй ингэдэж шүү. Энийг үзэж байгаа юм байх юм бол эхний болзооч бай, ер нь чаталж гаач бай. Ер нь бол жоохоо ингээд цаг хугацааг ингээд гүйлгээд энэ хүнтэй ер нь ирээдүйд яах вэ гэдгийг одоо яг өөрөө чи өгж байгаа өгөгдлөөс ингээд процесс хийгээд ингээд тавьж үзэнгүүтээ ингээд харцсан байдаг хөөхгүй ингээд ер нь бол те. Тэгээ явандаа гарч ирэх зан чанарууд ингээд surprise-ууд чинь тэрэн дээр нэмэгдээд ингээд төгөлдөрчөөд явнаа. Тэрнээс ингээд те үзсэн байдаг. Тэгэхээр ингээд тэр юмнууд надад бол жоох red flag санагддаг. Хоёр талах юм бол ингээд ажилгүй тэгээд ажил хийх нас байна шүү дээ те. Ингээ улаан цай ингээд аав ээжээрээ тэжээлгээд тэрэндээ ерөөсө гимшгүй байгаа байдал надад жоохон тийм red flag санагддаг. Гуравт ховж амар их ярьж ивэл надад үнэхээр хэцүү санагддаг. Хүний ингээд хүрээлэл бас амар чухал. Найзууд нь ингээд дандаа амар шоудаг, дандаа ингээд буруу амьдралын юм аягтай, дандаа ингээд ийм салт сарнсан тийм байх юм бол тэр хүн мянга хичээгээд ер нь бол ингээд хүнийг хүрээллээр найзуудаар нь тань гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүний mindset бүх юм нь яг тийм болцсон байдаг. Магадгүй надтай нэг удаа муудалцахад тэр хүн очиод найзуудтай ярихад тэр хүмүүс шууд ингээд тархийг угаах юм хийдэг байхгүй те. Тэгэхээр ер нь бол хүний хүрээлэл, зориг бүх юм өндрөө ингээд ер нь бол мэдлэлцсэн дээр гэж ярьдаг. Ер нь бол эхний болцаан дээрээ тэгэл инээлдэж байгаа ч гэсэн цаагаараа ингээд маазан дундаа ингээд ирээдүйд тэр хүнээ ингээд таних баг зэргийн ингээд танталтууд ер нь явж байгаа. Ер нь танталтууд шүү дээ, тийм. Танталтууд явж байгаа хэрэгтэй байхгүй. Энд ч яг нэг хүүсийн асуудал шогтууд гэсэн ер нь төлөвлөлдөг шүү дээ. Яг анх уулзаад энэ хүндээ хэр хоол явах вэ гэдэг хэрэгтэй гэж үзээ. Чамд үзэн гэж бодсон. Уучлаарай дээ. Ер нь хоёр талтай байдаг хаа. За тэгвэл та яар заяа ингээд амар reject хийлгэжсэн болцоонд уураад тэгээд reject хийлгэжсэн тохиолдол байна уу?
Баяраад бол байхгүй бах. Наагаараа намайг яг явах гээд байгаа. Чамд бол байгаа гэдэг юм шүү дээ. Уучкац бас байхгүй. Гэтэ эмэгтэй хүн болоод ирд юм уу? Өрдөн шүү дээ. Уучка оржсэн аа. Болцоонд өрөх гэхээсээ илүү нэг оролдлого хийж бол үзсэн. Яг саяхан заяа. Яг ингээд хальт таалагчсан залуус аахгүй. Тэгээд би кино үзэх гэж байна. Чи боломжтой бол ирээрээ. Гэтэ боломжгүй бол зүгээрээ би ганцаараа үзчихнэ гэж хэлж үзсэн гэж. Тэгсэн чи ирээгүй. Тий. Манай хүн тэгээд ажилтаа яж тарсан. Тэгээд би за whatever. Тий. Гэтэ ер нь их тийм амар сүртэй бол үргэлжлээгүй. Love interest бол. Гэтэ дотроо л өгчихсэн мэт дээ. Наа хамаагүйсэн. Би бол бүр таг нэг удаа анилж ирсэн юм байна. Тэгээ баг ингээд нэгэн чаталж чадчихсан хагасаа өдөр гоё ингээд керамик арт баримаарэ гэж хэлсэн. Нэгнийхээ араас ингээд тэрврээд. Тэр биш керамиктэй. Гэхдээ тэр баг X-тэйгээ буцаж нийлсэн байх гэж бодож байна. Яг нэг юм би нэг юм хадан тавьчлагдсан халины золцог гэж яддаг. Чи нэг яг юм юуны хугацаанд хоёр засрын хугацаанд би гарч ирсэн гэдгээ сүүлд нь ойлгосон. Тэгээд яагаад бас ингээд reject-луулаад байрсан гэдэг ойлгосон. Тэгээд уулын чамд окей гэсэн байж байгаад ирэхээ болцсон юм эсвэл угаасаа үгүй гэсэн. Окей гэж яа. Тэгээд тэр окей гэдэг дейтний хугацаа хүртэл 6 хоног гэсэн байхгүй. Тэнгүүд баг-багаар ингээд бичлүүд нь багасаа рил мэл явуулахаа болж мөлөөд тэгэл ер нь бол ингээд хичүүд нь багасаар хагаад тэрний дараа би ч тэгээд тэр өдөр болчлоо ч гэж хэлээгүү би ч тэгээд ер нь бол ойлгонгуудаа окей гэд. Гэтэ би бол юм reject-ийг бол ингээд окей гэж хүлээж авдаг тийм. Тэр хүний ингээд үнэхээр дургу байгаа юм байна би таалагдахгүй байгаа юм байна ч юм уу эсвэл тэр хүн асуудал гарсан юм байна гэдгийг бол хүн ойлгох хэрэгтэй гэж би бод. Тэрнээс ингээд бид нар ингээд насан туршид тийм. Энэ хүн намайг инглээ тэр хүн тэглээ энэ ингэсэн тэгсэн өнгөрсөнгийн сөхөж мөгөлтэй гэж ойлон дуурайд байна гэдэг бол өөрөө жоохон тийм сонио ойлголт. Баяраа одоо нэг ийм юмнаас санаа зовж байна уу? Юунаас? Баяраа над руу бичсэн штэ гэдэг ийм хавч юмнаас. Йоо, наа чи амар тэнэг заяа ингээд өөртөө ингээд ингэн заяа. Сторийн дээрээс юм асууж орж ирэн заяа. Энэ нь хаана үт юм аа тийм ингээд тэнгууд нь би ингээд яаж штэ ингээд хариулна штэ. Тэнгууд тэрийг ингээд тэнэг юм шиг close-тэй хийчихэнгүүт тэр нь ингээд бүр хизээ хойно ингээд гарч марж ирдэг заяа. Амар тийм. Тийм болж исэн. Нэг хүрхэн харилцаа явж исэн чинь тим юмнаас болж гарч ирэнгүүтээ тэр харилцаа тэр хүнийг үргээсэн тохиолдолч байгаа. Тийм. Тэгээ дайралцаа марилцсан дэр юм байгаа штэ ингээд. Манайхан ч болонгуудаа ингээд хүн инээлгэж левел хамаагүй ингээд лайн майн ингээд зохиоод идэж штэ тийм. Тэнгүүтээ наавч нэг ингээд төөгөө 116-тай ингээд харьцуулж лайн хэлэнгүүтээ заяа гэдэг эмгтэйг хайж байгаа байж байгаа гэдэг тийм. Тэгснэ 5x-тэй мэгтэй заяа гэдэг эмгтэйг хайж байгаа байж байгаа гэсэн чинь тэр мөрнөөс бол үргэлжсэн хүмүүс өдр байгаа. Тэнгүүт яг хаа тим нэг юм сонирхолтой юм байгаа. Гэхдээ тэгээд тиймэрхүү юмд үргэлживэл окей гэж бас бодож байгаа хөөхгүй тийм. Нэг байгалийн шалрал гэдэг шиг. Үргэлжлэх юм аа шиг гэдгээ. Би одоо байгалийн юм аа шиг тийм. ертөнцийн хуулийн дагуу. Үнэхээр яг баярагийн спешиал болоод шүү дээ. Гэтэ охтуудтай Баяраа ямар ахын сонирхдаг вэ? Охтуудтай хандаж бид гурав бүр хачаа. Очка гэж бас нэг амар болзооны загалмаас эмиг их байх юм дээ тийм. Би бол юм ойлгомжгүй юм хэрвээ гарч ирвэл ер нь шууд асуучдаг шүү дээ. Тэр нэг амар санагдаад байдаг. Бид шууд зогтдоо шүү дээ. Зүгээр зогтно байна хамаагүй зүгээр ингээд надад юм ойлгомжгүй нөхцөл юм хэцүү байснаас ойлгомжтой болгоод ингээд дуусноо үргэлжлэн хамаагүй. Хоёул үнсэлцээд байна уу? Үнсэлцээс нэг хоёул үнсэлцээ. Би нэр нэг хүнийг яг бүр уулзаагүй хүний нэг болцоонд өрж үтсэн юм шүү дээ. Үзээгүй гэж хизээч уулзаж байгаагүй нэ. Хизээч уулзаж байгаагүй. Зүгээр яхаа ингээд хальт мэддэг. Ягаад ч ингээд нэг фэйсбүүкээр найз болцсон ингээд нэг яваал гэдэг хүмүүс үдэн шүү дээ. Хизээ эзэн яаж ингээд мэдхгүй ингээд хараад ингээд хоёр би нэг хоёр талаас царин хоногшоол уу? Тий хоногшоол. Notification болгон дээр царин гарч ирж дээ. Тэгээд тэгсэн чинь нэг юм сторийн доо нэг юм хийцээс хэвгүй юу? Тэгээд тэр нэг юм үзэртэй холбоотой. Тэгээд би тэр хүнтэй ерөн зүгээр уулзаж үцгэн сан гэж бодоо. Би тэр нэг өмнө нэг ганц нэг сторийн дээр reply хийсэн мэсэн. Тэгэнгүүт би тэрэн дээр нь шууд reply хийж орж ирээ. Тэр нь бараг 2-7 хоногийн дараа мараач л үдийн үзэрсэн аахгүй. Тэгээд амарсан хамт үзье гэж шууд тэгсэн. Тэгээд нөгөөх нь окей гэж байж байгаа. Тэгээд би нэр яах болоо гэж зүгээр ингээл бодоол байжсэн чинь яг үзрийнхаа өмнөх өдөр нь над руу бичээд чи маргааш хിവэрэ бидтэй танаа хааны би очиод авах уу хоёлаа ингүүд их үү. Тэгээд бид хоёр нэг бодолцчихсэн. Really gently. Аюу гойсон. Наач өдөр нь хэлэх нь яаж байгаа. Ганц өдрийн өмнө хэлж байгаа юм уу? Үгүй наач энэ бол сайн залуу юм. Тийм. Нэг аль хэдийнэ тогтцсон. Гэтэ өмнөх өдөр нь сануулж ирж байгаа. Гэтэ надад асуулт байна. Идэвхжүүлэлт өгч байна. Одоо ингээд октод дейтэнд өрөх бол ер нь юм жоохон ховроод идэж штэ. Тэнгүүд эмэгтэй хүн хоёрыг дейтэнд өрчсэн тохиолдол байгаа юу? Тэр нь хэр яг юм ямар мэдрэмж төрүүлж исэн бэ? За та бүхэн манай season 2 болон 3 дугаар
одоо бүх сесснүүдийг хамтдаа үзсгээрээ тэгээд эндээс миний Окей. намайг үржижсэн эмэгтэйчүүдийн талаар та бүхэн сонсгоо. За тэгвэл тийч. За ингэж боддог. Яг хөө эрэгтэй хүн өөрөө араас нь гүгээд өөрийн болгоод харилцаа ихсэн харилцааг өөрт нь айгүй тийм wordтэй шүү дээ юм те. Тэгэнгүүт эсрэгээрээ хүмүүс яг тийм болонгууд эсрэгээрээ хүмүүс эмэгтэй хүн гуйнгууд тэр нь үн цэнэгүй гэж боддог байхгүй. Ягаад ч юм цаанаасаа эрэгтэй эмэгтэй хүүсийнх нь ингээ юугаар те. Тэгэнгүүт тэр нь бүр илүү их эрэгтэй хүнд илүү их тийм юу ингээ эффектний төлөвлөдөг. Ингээд эрэгтэй хүн өөрийгөө ингээ ер нь бол юм хайрлагдах тий айгүй олон ачааг ингээ нуруунд дээр үрж явж штэ тий. Ингээд уйлчиж болдгоо гэж байгаа штэ. Тэнгүүд яг тийм юмнаас хүн айгүй их тийм юу авдаг хүндлэл. Өөрийгөө тийм за би ямар ч лсэн юм зах зээл дээр байгаа юм тий. Зах зээл дээр best seller гэж биш юм аа. Одоо охин чамайг болцоонд урлаа гэхэд чи бол ингэхгүй энэ илүү гой санагддаг. Тийм маа гэхгүй шүү дээ энэ ямар сонио үн цэнэгүй охин бэ гэхгүй заяа. Энэ бол илүү тухайн хүний өөрийнх нь оюуны цар хүрээ сэтгэлгээ амар олон зүйлүүдийг ингэж өөрөө илтгэж байгаа байхгүй тэр эмхтэн. Би ийм нээлттэй хүн шүү. Эсвэл би чиний төлөө юу ч хийхээс буцахгүй байна. Альсвал ер нь бол амар зөрөгтэй гэсэн үг. Өөрийгөө ингэж чи надад таалагддаг гэж хэлж байгаа эмхтэй хүн бол амар зөрөгтэй. Тэр хүнийг хизээч одоо тэр үйлдэлийг үнгүүдүүлэх ч юм уу те тэр зүйл дээр ингэ байх болдгоо. Гол нь тэрийг бол уриалгах зөвшөөрнө. Тэгээд тэрэн дээрээ уулзалтан дээрээ таалагдахгүй юу гэдгээ тэр хүн хоёрын өөрөх дараагийн асуудал байна. Тэр бол дараагийн асуудал. Гэтэ тэгэхээр эмэгтэй хүмүүс энийг үзчихвэл уус үзэж байгаа гэдэг чинь. Тийм болцоонд явж байна. Би зөв хоол мод идчихсэн тий. Би өөрөө жоохон ингээд тийм найз шиг байгаад байдаг болохоор тийм өөрт нь тухтай байд юм шиг үлээ. Надад ингээд шууд ингээд өөрөө тэггүй нэг жоохон тийм нэг амар хэцүү те. Өглөөний минь тонгор мэн тэргээл те. Амар тийм сонь кринж бичдэг хүмүүс байдаг шүү дээ те. Бүсгүй минь яасан гэсэн тэгсэн. Ингээл ай майтай шүлэг мөлөө шүү дээ тэргээл те. Тэнгүүд амар ингээл байнгын гоё жоклол тэнгүүд хүн чинь ингээд инээж ихтэй хамгийн тухтай байдаг шүү дээ. Тэнгүүд тэр тухтай нөхцөл байдлыг ингээд бүрдүүлчингүүд тэр хүн окей энэ хүн амаа гэдэг юу ч ингээд хэлсэн та тухтай хүлээж авах юм байна гэдэг тэр нөхцөл байдал нь үүсдэг юм шиг байна л үү те. Гэхдээ одоо ингээд чи ингээд нэг юм найз шиг харцдаг гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр хүн чамайг энэ намайг нэг яг эмэгтэй хүний үднээс сонирхгүй байгаа юм байна. Ингээд найзын үднээс харцж байгаа юм байна гэд чи өөрийн мэдлгүй өөрийгөө фрэнд зондуулаад идэв юм шүү. Энэ дөрөө. Гэтэ тэгэл би өөрөө амар завгүй болохоор ер нь ингэдэж заа нэг ийм байгаа заа. Бүх ихтэйчүүд ингэдэг баха. Дээр үед бол ингээл хайртай үнэ ингээл салгаддаг хүүхэнтэй өдөж ийн гэл ингээл үснээс нь чангааж мангаагаал те. Нүүрэн засаар угааж буугаал. Хавирж өнөө хамраагаал те. Тийм байдаг хүмүүс бол одоо тэр яг он цагийнхаа угаар ингээд солигдонгуудаа тэр илэрлэл нь юу болсон бэхээр сторийн дээр хаахад дарах ч юм уу те. Нэг юм өдөө хатгалгууд яваад байгаа хөх те. Миний бол love language бол би roast гэж яддаг. Яа. Би тэгж аддаг аахгүй тэр roast яхад тэр roast те ингээ тунгийн дараалалгүй яхаа тэгэл мэдгүй би бол ингэж юм нэг юм пост өгдөө штэ би чамааг л нийлэх гээд юм болохос би юм тэнэг авдаг биш шүү гэдэг би бол алидинэнд их тийм ролд нь орцсон байдаг тийм яг тэр хүн надад ихлээр болзооны юугаа саналаа тавьсан байсан ч гэсэн би шууд ингээд өөрөө очиж байгаа ч гэсэн байдлыг гартаа аваад өөрөө тооцоо хийх. Өөрөө ингээд өөрөө урьсан юм шиг те. Шууд ингээд окей энэ хүн хангалттай. Миний ингээд хийж байгаа зүйлээс хангалттай их үйлс гаргацсан байхгүй. Надад болзооны санал тавина гэдэг чинь. Тэгвэл нь очингуудаа би шууд тэрийг үнэлэнгүүтээ тэрнээс нь давуулсан үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Очиж аавна, гэрт нь хүргэж өгнө. Яг байдаг үйлдэлүүд шүү дээ. Тэгээд яриаг авч явна те. Шууд ингээд ярианы сэдэв мэдвийг авч тийм юмнуудыг хийх хэрэгтэй. За тэгвэл шнэ. Та хоёрын хамгийн их сонсдог комент юу вэ? Муу болон сайн. Ингээд болцоон ингээд conversation ингээд дуусаад би чамайг тэгж бодож ирсэн, ингэж бодож ирсэн гэдэг нэг юм адилхан өгнөдөлдөө шүү дээ. Эсвэл ингээ болзон дээр ирсэн юм. Чиста хөөх юм их юм а гэж ингэ жишээ нь хэлдэг шүү дээ. Манай золих бол хамар өстэй. Тийм миний хамар. Хамар юу гэдэг? Гой хамартай маа. Хөөх юм их юм а гэж. Бараагийнх юу? Зөвхөн асууад тийм. Сахалтай юм а. За та ярих юу? За хамгийн гоё муухагаас хоёлонгоос нь хэлж болно. Хамгийн их сонсдог гоё үг. Гоё инээдэг гэдэг үг сонсдог. Тэгээд үгүй ер нь магтуулсаар байгаа жоон сурчжээ ихгүй бүгдээрээ нэг амар талгаад үлчээр болчихсон. Магтаал дундаа цэрэн чамд бас авцгүй санагдсан ч юм уу бас юм байж болно шүү дээ. Хамгийн их давхцдаг үгнүүд нь юу вэ? Гоё инээдэг гэдэг байдаг. Тэгэл одоо гоё өнөртэй гэж бас нэлийг сонсчихсон. Бусдаарч дээ. Эхэ. Баярагийн хувьд. Тийм адилхан гоё өнөртэй гэж сонсчихсан. Тэгээд ямар өнөрсөн хүмүүс. Тэгээ үнэр шууд л үнэртдэг шүү дээ. Тэгээд үнэр хандлага тодорхойлдог те. За энийг дараа яриач. Тэгээд юу сонсчихсан нэг амар шоучин гэж боддог байсан гээд. Чамаагүй. Тийм. Нөө би ч нөө ингээд шоумен гэдэг нэртэй. Тийм шоумен гэдэг нэртэй. Тэр бол зүгээр юу байхгүй. Перформер те. Нөө нэг циркийн шоумен, ринг мастер гэдэг утгаараа байхгүй. Тэрнээс ингээд амар шоудад би өөрөө шоу мод. Би ч баар маар ордгоо. Уудгоо байж өнөөдөр ингээд би ер нь бол тэмдэглэлт
ингээд онцгой үер л байдаг хөөх тэ. Тэгж мэгээд тэгдэг. Тэгээд тиймэрхүү. Тэгээд хүмүүс бас амар их зантай байдаг гэж боддог гэсэн юм шиг байна лээ. Тэр тэгээд чи үн биш тэ гэдэг тийм сайн магтаалууд ер нь сонсож байсан. За тэгвэл хамгийн их сонсдог одоо ингээд саалж малчаад тий. Сонсдог хамгийн муу комментүүд нь юу вэ? Хамгийн муу комментүүд. Go fuck your money гэж хэлчихсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол би юм жоохон career ambitious ахгүй. Тэнгүүд яг ингээд өөрөөс нь илүү ажиллаа, карьераа мөнгөө гэх гэдэг. Тэгээ тэрнээс л нэг юм дөрийн салт ер нь бас тиймэрхүү байсан болохоор. Миний хос ялгаагүй байхгүй. Яа тэгэхээр баг ингээд юуны ингээд ажлын ингээд амьдралын юм аягийн хувьд бол ялгаагүй мөн. Аль нь гиг экономи те. Ингээд гиг хийгээл ингээд л яждаг. Тэнгүүд бас ингээд амар ингээд цаг айгу завгүй. Тэнгүүд ингээд нэг дундын найзууд үлдсэн шүү дээ. Тэндээс ингээд сонсгоод ингээд наача ингээд мөнгөнд ингээд амар яатсан. Хитрхи ингээд мөнгөний хойноос юу байна гэж. Тэнгүүд би бодож байгаа байхгүй. За миний л зүг байсан шүү дээ. Залуу наснаа л мөнгө олох гэж амар явахгүй яах юм ахын те. Тиймэрхүү юм ба. Тэгээ тиймэрхүү юм амар сонсчихлээ. Гэтэ ийм амьдралын хэв маяг чинь сонирхолтой байна шүү дээ та хоёр тоо. Тийм сонирхолтой. Тийм. Тэгэл хөгшрөөж шүү дээ. Одоо 30 гараад. Тагсаа. Чифтэй энэсээ олж болохгүй байна уу баахан. Тий, баахан хейт комент. Уушраа би та нарыг нэлэх гэж юм байгаа шүү. Би асуулаад ихлээ шүү. Аль хэдийн комментэд ороод их. Би та нартай адилхан хөгшөө гэж бүр дагуулсан. Та нар би хийсэн үстэй. Roast бол миний love language. Та нарыг хайрлаж байна. Амар юугаа батлаа те. Нөө нэг юм одоо юу гівдээ. Юу ярьж байгаа юм би бас нэг юм бодож хамгийн одоо харизматик дайжгүй байна. Таны тайпын тэ өмнөч юм уу те? Тэр юу баха? Ингээд харангууд нэг юм maturity гэдэг юм хүнийг амар attract хийдэг байгаа хөөхгүй те. Ингээд тийм байгаа сте. Ер нь та нарын харилцаан дээр таны харилцаан дээр шүү дээ. Та өөрөө ч юм. Тий. Ер нь maturity гэдэг юм амар чухал. Яг настай холбоогүй. 20 настай ч бүр ингээд 30 наснаас илүү ухаантай юм. Яа. 30 гарчаач 20 хэлнээс тэнийг хүм байдаг гэд өөдөөсөө хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө тухайны зүгээр миний манай үзэгчдийн 40% нь 35-аас дээш. Уушраа love language таны хайрч байгаа Яна. Эзэнгүү тоосоо орж ирвэл бити гарцаарай. Тийм биз дээ манайхан тэгээд. Манайхан бүгдээ баяраг бити хейтлээрээ бүгдээ коммент одоо дарыг. Баяраг хейтлээрээ намайг тавьчихорой. Тэрэ би дайралцаад орсон шүү дээ. Комментиг бол тийм. Би бол амар тийм дархлаас уусан юм ба. Манайх бол хейт коммент ирдэг юм. Манайх гоё маш гоё тий. Уусаа олон жил үзэж байгаа үнэн ч хүмүүс үзэж. Би уусаа пуахаг мэднэ. Стартап мав гээл те ингээл экстратор хөтөлбөр явангууд нэг хүрээлэл айгу гоё тийм. Пялдад байхгүй. Хүрээлэл айгу нэг тийм community айгу тийм гоё. Бүрдсэн нэг тийм нийт зах зээл дээр байгаа байхгүй те. Яг масс биш. Тэр хүмүүс үздэг юм уу? Энд чи миний шинэ үүсгэсэн үг. Масс биш эдгээд зүгээр. Заавар рөөстэд олон хүрээгүй байд. Үсээ. Баяраг дээр 101 амар гоё юм байсан шүү дээ. Play time дээр битээр. Ингэхгүй юу? Би нэг хөтөлбөр санаа бодоод яг Instagram-аас үзэж байгаа л болсон. Гадаадын хөтөлбөр авахгүй найзгаа зардаг, найзгаа pitch хийдэг. Тэрийг үзээд тэгээд битээр нөгөө юуны асар дээр байсан. MCC pickback асар дээр байж байгаа. Тэгээд тэр хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг би ингээд дотор ингээд фейлдэх бахтаа л гэсэн бодлоо шүү дээ. Оролцох хүмүүс байна уу гэж хайгаал. Тэгсэн чинь 2 3 хүн олоод тэгээд нөгөө хүмүүс маань найзгаа pitch хийгээд хүмүүс ингээд тойроо суудсан. Тэгээд эхлээл нэг зөвхөн хүмүүс байж байгаа л. Тэгэл хүмүүс яриад л гэсэн чинь ингээд олон болоо заяа. Тэгээд ярих хүмүүс нь дууссан чинь ахаад нэг хүн за би гараа гэж. Тэгээ гараад сүултээ нөгөө нэг Instagram-ыг үзүүлээд дэлгэцэн дээр шууд найзынхаа Instagram-аар ална. За манай найз бол ингэдэг ууланд гардаг, ингэдэг тэгдэг, ийм гоё биетэй, ийм спан төрлийн охин байгаа маяг гэж юм хэлсэн. Тэгээ ингээл ярьсан чинь хүмүүс ингээл сүултээ алгад ашмашаал ингээл. Айгуу гоё органик болоо тий. Тэгээд бүр сүултээ дуусахгүй заяа. Тэгээ за одоо таслая гэ тэгээ сүултээ таслаа шүү. Тэрний хамгийн бүр ингээд юу инээдтэй point нь заяа. Ингээд найзыгаа ингээд зарж байгаа шүү дээ тийм. Ер нь спич хийж байгаа шүү дээ. Гэхдээ яг нэг юм байгууллагын презентац ингээд тавьж байгаа шиг амар тийм сериосны заяа. Одоо ингээд манай найд ингээд бүр багнан чартаар заяа. Бүр ингээд үзүүлэнгүүтээ манаас 5 удаа үргэлжсэн. Тэгтээ ингээд эхний үргэлж нь 2 сар, тэгээд 6 сар, тэгээд 1 жил. Тэгвэл энэ өсөлттэй юм үзүүлэлттэй байна. Ер нь л ингээд цаашаа өсөн дэвчих насныхаа ханыг ингээд хайж байгаа байж байгаа тийм. Тэгээд тэр хүний ингээд давуу тал нь ийм гэсэн ингээд ийм pie chart мартер ингээд харуулсан заяа. Тэдэн үеийг тэгж ийсэн өдрийн тэдэн юм уу? Яг нэг тийм байгууллагын нэг тийм proposal гэдэг яг тэр шиг бүр ингээд үзүүлсэн юм. Яг нэг мэрэгчлээ амар хөрхөө. Хамгийн сүүлд нь ингээд баярлаа анхаарал хандуулсан баярлаа гэсэн. Яг нэг тийм сургуулийн бие даалч юм. Амар хөрхөө. Тэгээ тэнд ирсэн бас хүмүүстээ баярлалаа. Тэгээ тэрийг бид нэр ахаад нэг ивент маягаар бас хий гэж бодоолаа. Тэгвэл би join хийгээд бэлэн шүү. Би бол спорт хийгээд бэлэн.
Тэр бол амар гоё. Тэр бол Тэр гоё юм. Нэг зарах найз байна. Шууд нэг найз хүмүүс л амар шиддэм байлээ. Наад нэг чи нэг хөл биш шүү дээ. Наа чи бол дик шүү дээ. Яа. Баяр өөрийг ингэсэн. Амар. Баярыг нэг залуудаа. Гүй зарсан. Заавал тэрийг хэлж. Яа. Яг тэр чи хотлоо юм шүү. За бид бүхний дараагийн хамтран ажиллагч байгууллага маань та бүхний харж байгаа Ногоон Jade манай international одоо ахтайм маань байгаа. Тэгээд та бүхэндээ хөтөлбөрүүдийн нэг нэгээр нь бид нар танилцуулаад явж байгаа. Энэ удаагийн хөтөлбөр маань Австралийн Foundation Year гэж байгаа. Тэгээд та хоёр бүр анх удаа сонсож байгаа. Манай баяра чата байл. Энэ маань юу вэ гэхээр нөгөө ахтайми юм ярьж байгаа болохоор шүү загнаа авч. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр Монгол одоо хүүхдүүд маань 12 жил сураад ерөнхий боловсролынхоо гэрчлэгийг авдаг. За тэнгүүд гадаад өөр одоо англи ч юм уу австрал хүүхдүүд маань яадаг вэ гэхээр 13 жил сураад тэрийг авдаг. Гэхдээ сүүлийнхаа 3 жил юу үздэг вэ гэхээр үндсэн тэр нөгөө их сургуульд орох одоо сургуулийнхаа фаундейшн хөтөлбөрийг үздэг юм байна л да. Одоо мэрэгжлийнхаа дагуу үзээд явдаг. Тэгээд жишээ нь оюутан болоход юу шаардлагатай тэр бүхнийгаа жишээ нь үзээ явчихдаг. Тэгээд мэрэгжил сонголтоо илүү гэдэг тийм баталгаажуулаад явчихдаг. Бараг мэрэгжил сонголтоо сүүлийнхаа 13 жил хийгээ явчихдаг. Тэгээд одоо их сургуультай ороход тэр хүүхд их сургуулийн амьдрал юу гэдгийг бараг бүгдийг мэдчихсэн ордог байхгүй. А тэнгууд Монгол хүүхдүүдийн жоохон сул тал нь юу гэхээр шууд 10 жилдээ байж байгаа их сургуульд шин бүр галаад руу явхад маш олон асуудал тулгардаг. Хэдий сонгохоос ахуулаад багшаа сонгох. Сургалтын чанарын ялгаа амар гарна шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг их сургуульд ороод яаж кампустай яаж амжих вэ гэдэг чинь их сургуулийн амьдрал чинь бүр цоо шин ертөнцтэй. Тэгэхээр тэндээсээ шалтгаалаад бүр сургуулаа сонгочод төлбөрөө төлчөөд хичээлээ сонгохгүй одоо нөгөө мдэггүй болоосоо шалтгаалаад одоо хичээлээ сонгоогоосоо болоод буцсан тийм тохиолдол үргэлж чинь байдаг гэж байгаа юм. Тэнгүүд манай Ногоон Jade маань энэ удаагийн танилцуулж байгаа та бүхэндээ хөтөлбөр маань Австралийн одоо Foundation хөтөлбөр буюу одоо суур хөтөлбөрийг та бүхэндээ танилцуулж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийн нэр маань болохоор Navitas International Foundation Year гэж нэрлэгдэж байгаа. Тэгээд 1 жил авдаг ийм хөтөлбөр байхгүй. Тэгээд гол нь Монголда. Тэгэхээр энэ хөтөлбөрийг гадаад авч болдог. Гэхдээ Монголда та бүхэн гадаадд авснаас бүр 5 6 дахин илүү их юм даа. Боломжтой. Австралид амьдрах чинь өөрөө юу вэ? Зардал өндөртэй сургууль шинэ орчин мэдээж зардал их хэлний бэлгэр ингээд маш өндөр. Тэнгүүд зүгээр ээж аваахаа хажууд байж байгаад дээрээс нь сургуультай явангоо заяа. Би анх очиод бүр яг асуужсэн байхгүй. Золоо надаас бас өнөөдөр асууж исэн. Тэгээ сургуулаа хайчих юм уу гэдсэн байхгүй. Үгүй. Яг жилдээ 3 удаа эсэлт авдаг. 100 авдаг. Тэгээд дамар авдаг, нэг нь өвөл авдаг үлээ. Тэгэхээр та бүхэн ороод бүр яг өдөр өдрийг хараарай. Тэгэхээр яг тэр өдрүүдэд аваад хичээлээ тараад суугаад авах боломжтой гэсэн. Цаг өөрөө тохиоллаад. Тэгээд 3 жилийн хөтөлбөрийг 1 жилд аваад 1 жилийнхаа хугацаанд мэрэгчлээ сонгочихж байгаа. IT бол IT-га, санхүү бол санхүүгээ сонгочихж байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ сонгоод тэр мэрэгчлэрээ одоо тухайн их сургуультай шууд элсэх баталгаа нь энэ хөтөлбөрийн хүрээнд бүрдчихэж байгаа гэсэн. Тэгэхээр бүр ингээд бидний төгсөжсэн жилээс бүр амар гоё байгааз бүр. Бид нар чинь ингээд төгсөхдөө бүр бөөн айдас бүр ингээд хүчээр сургуультаар шууд. Ингээд хоёр л зантай заяа. Нэг бол шууд ингээд гудамжинд гарна, нэг бол ингээд их сургуульд ороод ажил хийгээд амьдрна гэдэг. Тэгээд ингээд маш стресстэй байдаг. Тэгээд Австрали явлаа. Энэ одоо стрессийг багасгаж аваад одоо бүр яг амьдралаа жинхэнэ хөрөнгө оруулалт хийх энэ хөтөлбөр бол ингээ Foundation Year байдаг. Тэгээд энэ удаагийнх нь хөтөлбөр болохоор Австралийн Foundation Year байгаа юм байна. Жилдээ 3 удаа эсэлт авдаг. За компьютерийн холбогдлолтой хөтөлбөр бол IT авч болно. Бизнесээр сурахаар бол одоо аккаунтинг гэх мэт иймэрхүү хөтөлбөрүүдийг авч болох юм байна. За тэгээд яг ижлэх хөтөлбөрийг 8 сарын хугацаанд Австралид сурахад дунджаар 35,000 австрал доллар байд юм байна. Энийг одоо 3 дахин амжиргааны зардлаа оруулаад 5-6 дахин хэм зардлаар Австралийн албан ёсны гэрчлэгээтэй төгсөх боломжтой юм байна гэсэн үг шүү. Ийм гоё хөтөлбөр байна. За гоё хөтөлбөр байна. За тэгээд дэлхийд 100 багтдаг одоо University of Adelaide. За би буруу уншиж магадгүй шүү. Зэрэг ийм сургуулиуд одоо боломжтой юм байна. За тэгээд архитектор, хууль, бизнес гэдэг өөрийнхөө хүссэн одоо сургалтаар амжилттай суралцах боломжтой юм биш. За тэгээд нэг гоё юм заяа. Өмнө нь ерөөсө дуртаагүй нэг гоё юм нь. Одоо энэхүү подкастыг сонсож байгаа хүүхдүүд маань POO гэдэг промо кодоор та бүхэн тус хөтөлбөрийн аппликейшн фиг 20% хөнгөлөлттэй. Оо ямар гоё юм бэ? Оо ямар гоё. Аппликейшн фиг. Өөртөө сонсож байгаа гоё юм биш. Промо код өгж байгаа Nogоон Jade-ийн баярлалаа. Та бүхэн Nogоон Jade руу ороод та бүхэн бүх мэдээлэл аваарай. Тэгээ магистрийн хөтөлбөр ч гэсэн байдаг. Бакалаврын хөтөлбөрүүд бол дүүрэн байдаг. Австрал, Англи гэдэг зөндөө явж байгаа. Энэ удаагийн онцолж байгаа хөтөлбөр маань Navitas одоо International Foundation Year-ийн хөтөлбөр байлаа. Тэгээ та бүхэн ялангуяа нөгөө 10 жилийн хүүхдүүд маань заавал очиж бүгдээрээ сурцгаагаарай. Бүгдээрээ 1 жилийг өөртөө зарцуулаад шууд их сургуультай баталгаатай орох боломжийг хамтдаа бүрдүүлцгээе. Nice. Хамгийн сүүлд нь дурдах нэг юм нь болохоор энэ бол Монголд одоо ганц юм яг албан ёсны эрхтэйгээр тэр сургуультай баталгаатай оруулдаг албан ёсны эрхтэй ийм байгуулга юм байл шүү. Green Jade. Body count гэдэг нь нөгөө нэг биеийн жин хийдвэ гэсэн үг шүү дээ. Red flag юу вэ гэж хятад юм уу да? Яа. Хятад Вьетнам. Vietnam Тэгснэ ардаас Жонгван. За өршлөлтгөө. За худаг асуулт Пинксийн иргэдээ дөрүлээ байсан чинь баяраа хэнийг хасах вэ? Пүү. Таныг гэсэн шүү дээ.
Шууд пүү гэдгээр хэлж байгаа тийм. Тэгээс шууд танийг л хэлсэн шүү дээ. За та гурав үлдчихлээ. Одоо чи нэг нь хостойгоо үлд тэнийг асуу. Пүү ямар хутаа уу тийм. Та гурав гурлахна үлдсэн Асуул асаач те. Үг хайж байна. За бид хоёрыг үлдээ. Шүүрээ очиж болох уу? Баяржал мөхөд лептик конверсашн. Чи тэгээ золоотой үлдээд Юу вэ? Үлдээд цааш бас яахаа ярих юм. золоо авчихсан. Энэ Тэрийг тэнцэн үлдээ. зүрхээ дагсан юугаа дагсан шүү. Зүрхээ тагсан байх шүү. Тархиа цагаан. Би тэнийг сохор. Энэ хүн харамсаад яваад. Би золоогчийг чам сануулж юм болох уу? За тэгвэл уушка төрүүлээд ирэх байсан бол ингээд дөрүлээ байжсэн чи хамгийн дөрөнд энийг асах бай. Би асгиднаа угсаа ойлгомжтой. Таачаад яатсан. Би Та яг ингэж байгаа нэг тайлбарлал нь хүмүүс буруугаар ойлгочих үү? Зүгээр найзууд шүү. Тэгээд ингээд нэгнийгээ жоохон роустж байгаа нь яг нэг юм. Тиймстэй найзаа. Чи ингээ хүн айтаа байлаа хэрүүрээ тайлж. Юу чи үгүй чи өөр хөрөд байл та. Авирд чи битэж үл чи өөр хөрөд байгаа шаа. Таашаа эртний ус сонцонтой хүмүүс юм аа. Би ус сонцон байхгүй. Тэгээ нэг танд найзууд хүмүүс орж ирэх яаж чи хоёр нэг шараад идэг юм Эсвэл лээ. та нэг болцсон юм уу? Гүй. Тера ч үнэхээр сайхан биш. За цаашаа өргөжлүүлье. За уушка подкаст нэгээ салаахан болж байна. хамгийн түрүүнд тэнийг асуу. Намайг хасааш дээ. Тэгэл хасагдъя гэж байгаа юм хасч л да. Ёо за хасдаг ийг бол бас үлдэх нэ. За тэгээ гуруулаа амьдрий дөө. Би бол яг Хаас явчих болох. би бол яг Би явчихна угаасаа. тийм би бол хүн чанар гаргаад эргэтэйгэн дүүлж хассан шүү. Тийм наваг бол драфтын нэгээр шууд хасчихдээ юм байна те. Тэгдэм байна те. Та загас магас бариад бит хоёр төхүүлээд байж. Би төрүүлээ явчаа та хоёр тэгээ өөрсдөө очроо. Би баяраар очлаа. Баярын арал дээр очлаа. Би бол амьдрах ухаан. Баяраа ганцаараа ингэ Маугли шиг. Модноос модно. ингээ комеди хийгээс байж хат штэ ингээ зэрэгтэл харагдаж байгаа штэ. Харагдан за. Амар хөөрхөн харагдаад тэгээ чи ингээ дуусангууд нь шууд болцсон дөржсэн нь. Үгүй ээжээс тийм баг. Тэр бол мэрэгжлийн ёсцоо. Тэр мэрэгжлийн ёсцоо шүү. Би бол зөв болж исэн юмхтэйгээ комеди дээр авчирж исэн болохоос биш. Яг комеди дээрээс шууд болцоон руу шууд урьж исэн удаа. Яг шууд урихгүй ч гэсэн зүгээр таалагдаад ямар нэгэн байдлаар Instagram-ыг авах ч юм уу. Instagram-ыг авч над руу ягаад тэр ингээд би ингэж бодсон. Story ингээд хийн штэ. Тэнгүүт ингээд холбогдох юу нэг ингээд гараад ирж штэ. Тэгвэл би ингээд тайлсан өө энэ Instagram мэдэхгүй штэ. Тэгэхээр тэрнээс ингээд харилцаа үүссэн тохиол байгаа. Тийм байгаа. Гэтэ хараад ямар гоё хүн бэ гэж бодсон тохиоллоо юм яг тайснаас хараад Байх штэ. nice. Байгаа. Урд ингээд улаан цай тэгээд би тэгэл тэрийг хөрхий шаардаг л да. Урд суух амар хэцүүтэй. Тийм шаардаг. Тийм миний love language гэдэг тэр хүн мэдээж ойлгох. Урагшаа минь нээз. Ойлгодоггүй те. Миний нээз гэдэг юу вэ? Би залуухан штэ. За. Уусраа ирэх юмуд үзэгчтэй. Би нөөс уудаг юм тэгээд анх удаа. Анх удаа жоо. Би баяр эслийн үеэр би уух ухта шинжил сургуулийн төгсөлт тэгээд нэг тиймхүү те. Өнөөдөр бол яг пүү ахыгаа хүндлээд сайхан улаа. Бас уух шалтгаан бас байла өөр нэг шалтгаан. Ер нь жоохон яг эрүүл ухаантай эрүүл дээр ер нь бол жоохон явахгүй шинжтэй. Тэгэхээр би ууж аваад ярих гэж бодлоо гэж. Тера шууд одоо тийм нэгэн дөнгөрсөн. За green flag яриа. Окей. Green flag. Хоёр. Окей. Нөгөө хүнээсээ хардаг гэсэн үг шүү дээ. Окей. За чир. Амар төлөвлөгөөтэй хариуцлагатай ундартай. Тэнгүүд Тэр нь юугаар илэрдэг? баярагийн яг хэлжсэний эсрэгээр гэхгүй яг ингээд Би үс red flag ярьсан шүү дээ. анханасаа яг ингээд цагаа төлөвлөөд ресторандаа ингээд цагаа захиалсан. Тэгээ ингээд айгуу тодорхой уучлаарай хойлоо өнөөдөр тэдэн цагаас болцчих болох уу гэдэг юм дуртай. Тий. Тэр нөхөөс яг нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй хоёрын хооронд юмд олж байгаа дургу. Миний үед red official гэдэг нэг green flag нь болохоор юу хандлага нь мэдэрдэг. Одоо жишээ би ингээл ууж байгаа ширэнээр юм асглаа гэхэд ингээд тэр хүн селфидэг малфитэгтэй ингээд жижигхэн үйллээс нь тухайн ингээд хандлага нь мэдэгддэг байхгүй. Нэг хичээхгүй байгаа ч гэсэн яг өөрийнх нь ингээд дадал болцсон биш үү те. Тэр нь мэдрэгддэг. Тэгээд дээрэс нь гэр бүлээ амар хайрладаг. Амьтан тайртай байгаа амар чухал. Миний нэг юм фейл харилцаа заяа. Манай би 2 мөртэй байсан.
Нэг муур маань хөрхө өнгөрцөн. Тэгээ тэр ингээд гидсний нэг асуудал би муур гэдэг чинь амар чухал шүү дээ. Хүний амьдралдаа бараг дүүшиг байгаа те. Би ингээд амар гуниглаад бүр яасан мэддэггүй юм зүйлээ сүултээ бүр хайсан амтны ингээд тасаг мас дээр очиад бүр яасан чи нэг харчихсан охин би хэлж байгаа хгүй манай муур ингээд тэгээд гэсэн надад өөдс юусэн гэж хааха муур хэд насалдаг вүлээ. Юу гэсэн ч үгүй одоо нас нь болцсон гэж байгаа. Тэгэл би тэр охин бол үнэхээр яг хандлагын үед болж исэн. Бүх юм болж исэн. Гэхдээ яг ингээд амтан хайрлаж чадахгүй хүн ер нь бол хүн хайрлах уу гэдэг. За ийм нэг асуулт байсан. Нэг ийм амар момент байна уу? Би ингэжсэн аахгүй юу? Нэг охинтой болцоод тэгээ бид хоёр ингээ wine date хийгээд. Тэгээ wine date хийгээ байжсэн чи тэр нь халуураад тэгээд юу болоод кантамантай болоод тэгээ шоудаад тэгээд бид хоёр тэгтээ айгүй цэвэрхэн шоудж байгаа юм л бид хоёр. Айгүй цэвэрхэн шоудаад гараад ирсэн чинь миний яриаг сонсож байгаа юм байна. Байна. Энэ Монгол байна. Тэгээд гараад ирсэн чинь гадаа ингээд бүр мангар том цаас орчихсон байхгүй. Мангар том ширээ. Тэгээд эн чинь ингээд яг хүүхдийн зур алхаад тэгээд фантом орж байгаа шүү дээ. Фантомоор ингээд төсөөлөд алхаад гинэ. Вайн шууд тийшээ яваад. Тэгээ ингээд фантом голоор алхсан чинь мангар том цаас ороод. Тэгээ бид хоёр яг ихтлгүүрийн ингээд амар гэрлэх тусчдээ шүү дээ урдаас. Тэгээ бид хоёр яг нэг юм үнсэлт. Угаасаа үнэн таалагдахгүйсэн ч гэсэн үнсэлцгэр байна уу? Харин тий. Наачлаар энийг асуугаа гэж. Энэ ийм амар ийм хьюмортэй байгаа. Гэхдээ тэр гэхдээ нэр амар сонин чухал. Момент атмосфер амар нөлөөлдөг юм нэр ингэсэн. Малгаалan хаялга цаас. Улаан цаас ууцсан шүү дээ тэр чинь ингээд галц согтоо. Уугаар юу ч бүгий юу гэсэн үг. Хуцаад бай. Тэгээд бид хоёр подкаст тэр нь зоолоо. За тэгжсэн тийм цаашлсан уу тэгээ. Цаашлаа. Цаашлаа чи юу үсэж байгаа юм бэ гэж. Үнсэлчээ тэгээ дараа нь хоёр дахь дэйт байхгүй мó. Байхгүй тэр чинь хүн таалагдаг болохоор орчин л таалагдсан болохоор. Хөөх гэдэг. Тэр хүний зүгээр тай залгаа ашигласан шүү дээ. Өөрийнхөө мэдрэмжийг дагаад гоё авч би өдөөж үнсэлсэн. Гэтэ зарим харилцаа зүгээр тийг санагдаад идэв штэ ингээд тухайн үед гоё байсан юм нэг гоёор нь үлдээчүүл бас ингээд зүгээр ч юм шиг. Тэгэхгүй ингээд харч чаа штэ. За ерөнхийн энэ хүн бол ийм юм байна. За нэг ирээдүй нэг жаахан юм байна да. Скол ингээд цаг нэг тийм үү таарахгүй ч юм тийм үе байдаг ш. Тийм краш багтаа гоё гэдэг шиг. Яг хэлчихсэн. Тэг яг за ингээд ярилцаа те хоёлаа гоё ингээд гоё дээр нь дуусгая гэдэг харилцаа амар гоё бас эргээд ботоод үнцэнтэй дууссан юм санагдсан. Гиснээс яг надтай ч холбоотой ихэнх хамгийн гоё романтик кинонууд ер нь яадаг гинэ. Хязгаарлагдмал орчин хугацаа харьцаан дээр тулгуурлаж яг одоо жишээ нэгнийг дахиж хизээж харах боломжгүй эсвэл long distance үүсэх боломжтой ч юм уу яг нэг юм энэ харьцаа хизээж цаашлахгүй гэдэг аль аль мэдж байгаа нөхцөл ийм илүү гоё романтик байдаг. Найзад байсан ч юм уу те. Баярыг мэдэлж баярыг ингэ зүгээр. Йоо за үнэхээр би согтоодоо солиорч байгаа шүү. Би ирүүлдэ энийг нэгдэж. Тэр бол цаг хугацаа ч юм уу ямар нэг юм restriction-ээс шалтгаалж илүү романтик болдог. Жишээ нь Ромео Жулиетта хоёр яг юм гэр бүл нь болохгүй гэж яхад эсэргүүцэж байгаа нь илүү романтик болсон. Тийм шүү дээ. Монтег Капулет хоёр ингээд хоорондоо мөрөлдсөн. Таад нэг тийм юм байгаа юу тэгвэл одоо ингээд магадгүй нэг одоо жоохон байхад ахын найзтай ингээд уулзаж болохгүй ч юм уу те нэг юм байдаг шүү дээ. Тэнгүүт ингээд ахын найз хамгийн хот. Ахын найзад яалчгүй дурлцсан. Тэнгүүт хоёр талаас ингээд болохгүй гэдгийг мэдж байгаа юм. Хорилог тоссон маяг. Нууцаар уулзаж муулцдаг ч юм уу зүгээр жишээлбэл тийм юм байгаа юу? Ахтай ч болсоо. Би тэрийг мэдээгүй. Гэхдээ за энэ яахан зөв ч юм уу буруу ч юм. Ямар ч байсан би за хэний нэгд хэлэхгүй заяа. Би нэг экстэйгээ жил үргэлжсэн. Бараг тустай гарангаа алдсан. Гэр бүлүүд хоорондоо танилцаагүй гэхдээ манай гэр бүлээр мэддэгс бид гэр бүл мэддэг байсан. Бид хоёр салсныга дараа мэдсэн бид хоёр хамаатан байсан. Ёо emotional damage. Emotional damage гэдэг. Ямар юм хүн тий. Энийг паблик цацны гэхдээ ихтэй байна. Гэхдээ хамаагүй шүү. Хин гэдэг мэддэхгүй юм шиг. Би хамаат ингэдэг мэдчихэд тэр хүнтэй үргэсэн бол хэцүү байхгүй. Яг тэгэхээр залуучууд бас ингэдэг нэг юм бодох хэрэгтэй байхгүй тий. Хэрвээ хүн хин нэгэнтэй болцож ивэл хин нэгэнтэй харилцаа эхлүүлж ивэл тэр хүнийг амар сайн судал. Энэ бол бидний болзооны соёл байх хэрэгтэй. Тийм ер нь тэрийг сайн ярилцах хэрэгтэй. Гэр бүл ингээд таньдаг хүн байна уу? Нэ тэрээгээ тэгэхгүй бол бас эвгүй шүү. Тийм. Ер нь болоороо би ийм зүйлийг хэлмээр байхгүй. Одоо ингээд нэгэнд болцож байгаа бол тэр чинь урт хугацааны чинь богино хугацааны чинь бид нэр урт хугацааны үргэлжлэхээс юм богино хугацаанд байсан мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр
ер нь бол ингээд айгүй олон зүйлийг хүмүүс хоорондоо заавал хос болж иж ярилцах шаардлага байхгүй. Айгүй олон зүйлсийг нөгөө бид нар ярилцдаг тийм соёлд сурах хэрэгтэй. Одоо ямар сонирхолтой аав ээж нь аль нутдаг уу гэдэг ч юм те. Ер нь бол Монгол айгүй жижигхэн ялангуяа 3 сая хүн дунд чинь бид нар амар юм магадлал амар их байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол би үнэхээр өөрийн биеэр туулсны хувьд тэрийг юм сериосны тэрийг мэдэх ёстой. Тэгээд юу гэдэг чинь тэрийг мэдсэний дараах тэрний пейн бол амар их байсан. Зүгээр ингээд хөх тэнгэр хөмрөх шиг болсон. Тэ. Яг яаж мэдсэн гэсэн үг юм? Би тэр ингэсэн байхгүй. Үлддэг байх тэрсэн мэдчихаагүй. Салсныгаа дараа яг хөө манад юм үлдээсэн байсан. Би тэгээд манай аав ээж мэж багс би тусдаа гараагүй. Тэр ингээд бүр тэр аав ээж мэж байхад хүртэл ирдэг байсан гэсэн үг байхгүй. Тэр би юмын өгөхдөө хэлсэхдээ надад тэр их хэлсэн байхгүй. Тэр хүн ч мэдсэн юм уу? Тэр хүн мэдсэн. Тийм тэр хүн мэдсэн. Тэгэхээр салчаад мэдсэн. Салчаад мэдсэн. Тэгээд гэхдээ ер нь жоо эвгүй юм бэлээ. Амар хэцүү. Тэр угаасаа эвгүй сонсогдчих. Би ч нөгөө нэг салсны дараа ер нь жоо шаналдаг төрлийн юм байгаа байхгүй. Хүн жоо ер нь шаналдаг шүү дээ. Ер нь л хайртай л байсан юм чинь. Надад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн шаналлын хугацаа хоорондоо ингэ зүрдэм шиг санагддаг шүү дээ. Яг ингээл харилцаа дуусаа тэнгүүт яг тэр яг дуусны дараа эмэгтэй хүмүүс амар ингэж одоо тэр нь ингэ зүрөөд заяа. Эрэгтэй нь ингэ амар шаналж исэн чинь эрэгтэй нь ингэ зүгээр юм шиг явж ангууд эмэгтэй нь зүгээр алцсан байнгут эрэгтэй нь ингэдэг ч юм уу. Яг тэр шаналлын хугацаанд ингэ зүрж хоорондоо таартай. Эрэгтэй хүн чинь нөгөө нэг шууд салангуудаа амар эрхчлээд юм шиг санагддаг байхгүй. Тэгээд эрэгтэй хүн чинь сүулт ухаардаг байхгүй. Тэр нэг юм сарын дараа ч юм 2 сарын дараа. Тэр юутай ойлгоцох те. Одоо өөрийгөө авч явж доминанс хийнэ гэж байна шүү дээ те. Өөрөөсөө гадна өөрөн халамжил тэр хүнийг ерөөхдөө нөхцөл байдлыг ингэж авч явж байгаа салсны дараа ингээд гинт том ачаа бараг 50 60% алга болчихгод эрчлөөтэй санагдангууд нөгөө нь ингээд ихний уулсан дээр хүртэл ирээдүг хардаг гэж байна шүү дээ те. Тэнгүүд тэр ингээд холын хугацаанд ингээд яг тэр шаналлууд нь гарч ирдэг. Ингээд хүн эхлээд ингээд амар эрчлөөтэй юм шиг байж байгаа боловч яваандаа ингээд одоо ингээд жишээл тэр хүнтэй байсан бол би одоо яах вэ гэсэн бодлууд нь ингээд өөрийн илүү их ингээд зоод те. Би яг юу алдснаа ухаарж ийн гэх мэт. Тэрнээс болж яг тэр бодлоос болж айгүй олон хосууд эргэж нийлдэг. Одоо те эргэж санах те. Магадгүй хэрвээ тэр хүн чинь үнэхээр болоогүй та хоёр цаашаа явах тийм ямар шанс байхгүй байсан бол үнэхээр тэрийг төвчгөөсөр арга байхгүй. Хэрвээ үнэхээр хайртай бол эргэж нийлээд ч юм даа яриад. Би тэгтээ яг тэгж нийлжсэн шин бүхэл бүтэн 6 сар салаад та юм. Хоорондоо ямар ч харилцаа байхгүй. Тэгэл эхлээд надад бол амар хэцээсэн байхгүй. Тэгж жаад би амар гоё халцсан. Одоо би гэлсэн. Ийм чүнтэй болцож үзэн гэл яг ингээл явж исэн чинь 6 сарын дараа гинт гарч ирээд тэг ингээ би чамтай ярилцмаар байна гэдэг юмгүүтээ би ингээд амар их юм ойлголоо. Ингээд чи ер нь бол юм байсан байна. Би юм байсан байна гэл. Тэгээд тэнгуут би яг одоогийн нөхцөл байдал дээр миний сингл амьдрал надад амар гоё байна гэдгсэн чинь тэгээд бид хоёр тэрнээс ингээл баг харилцаал ингээл 1-2 сар ингээд харилцаад тэнгуут би за энэ хүн алтайгаа өөрөө юу байснаа юу буруу байснаа ойлгосон юм шиг байна. Юу алдснаа ойлгож. Тэгээд за нийлээд үзьегээд гэтээ үнэхээр ойлгосон байсан. Тэгээд тэгсэн чинь ойлгоогүй байсан байхгүй. Тэгээд ихэнх алдаад юм бэ. Тэгээд тэнгууд дахиад бид хоёр нэг 4 сар хамт байсан уу. Тэгэл за гэл эцсийн цэгийн тавиал дуусгасан шүү дээ. Бас энэ дэр нэг юм ярихад одоо эрэгтэй хүмүүс хитрхи тоон зураглалаар харж байгаад жижиг деталууд амар орхит юм санагдсан байхгүй. Би нэг охинтой ингээд амар ингээд харилцаа бүх зүйл ингээд болж исэн. Тэгээ баг ирээдүг харцсан байсан. Гэхдээ би өөрөө юу гэж харж ирсэн мэхээр ингээд бид хоёр ингээд болцсон. Гэхдээ би ирээдүгөө холоор харцсан байсан учраас 1 сар гэдэг бол бидний ингээд те цаашаа тулах амьдралын хувьд бол жижиг өчүүхэн жижигхэн хэсэг гэж бодоод сар ингээд өөрийгөө эдгэхтэй тэр хүнд орон зай олгох тэгээд ингээд өөрийнхөө ингээд урагшаа хийх юмд анхаарах тэгээд буцаад ярьсан чи надад юу гэжэлсэн бэхээр чи бүтэн 1 сар алга болчоод наач амар микс сигналахгүй юу нь бол амар зүрэг тэгээд болсон юу хийж байгаа гинэт алга болно гэдэг чинь хизээч амар ойлгомжтой биш. Тэр бүтээр бүр үнэхээр яг харилцаагаа дуусгая гэд дууссан юм. Гэтэ миний болохоор холын зай юм харцсан байсан болохоор окей дуусаа гэд дуусан. Гэтэ энэ хүн би ингэж бодож байгаа. Чи тэрийг хэлээгүй юм байна. Тэгээд эртөө хүн тэрийг хэлж чадахгүй байхгүй. Яаж ойлгох юм гэж уушлаараа. Би хэлж чадаагүй маа. Өндөрмаа. Үгүй харин тийм наадах ч ойлгохгүй. Энийг эрэгтэй хүмүүс амар соно. Одоо тиймүүд ингээд амар хөөрхөн ингээд хоёр талаас ингээд харилцаж байгаа л бүр амар хөөрхөн те ингээд түүтээ хөөрхөн байна да гэж ингээд бодоо байж байгаа юм гинт алга болж болоо. Тэр болоо айгуу соно. Тэгээ тиймүүд би бол гинт алга болоогүй маа. Би яг бит хоёр ингээд үнэхээр харилцаа болохгүй болонгуудаа алга болсон. Би алга болсон гинэ. Харилцаа болох болгоод хоёр тийшээ болсон. Гэтэ би стил өөр хүн амьтантай харьцахгүй зөвхөн уртгаагээд тэр хүнийг бодож л явж байсан. Наадах чинь чиний л юу баа. Тэр харин яг эрэгтэй эмэгтэй хоёр хүний ойлголтын зөрүү байгаа даа те.
би яг тэр нэрийн боцохгүй. Эртөө хитрхи холыг харахаараа жижиг тийм деталь юмнуудыг ингээд анзаарахгүй үлдээчихдээ юм байна гэж би бодсон. Дуусхыг гэж байгаа дууссан л гэсэн үг байхгүй юу? Oh shit тийм үү. Sorry, наа чинь яг юм хүсийн ч асуудал биш яг үнэ maturity level гэдэгтэй чинь жоохон холбоотой. Сарч яриа болоог юм л да. Яаж мэдэрч जैन тэрийгээ шууд илэрхийлэхтэй. Үнэхээр би ингээд нэг сар дүрзээ аваад өөрийгөө жоохон ингээд учруулах хэрэгтэй байна гэх юм бол тэрийг ойлгох хэрэгтэй. Тэр чинь бол ойлгохгүй юу? Яг ингээд ер нь яг юу бодож байгаа вэ гэдгийг илэрхийлж сурах хэрэгтэй. Ир юм хамаагүй. Тэрнэр бодсохор нэг удаан хосуудж ингээд нэгэнд ингээд нэг ийм кейс өгдөн штэ. Ингээд 3 жил өргөж жагаад 6 сар салаад тэгснэ гэртний ирэнгүүтээ аав ээжтэй нь уулзсангуудаа нөхөн гэртний ирсэн эмэгтэй амар гайхсан чинь аав ээжтэй нь уулзсангуудаа алидинэ ингээд гадаад явах тийз мэд захалцсан. Тэгээ хамт мамд явж ин гэдэг тийм. Яг ийм кейс дээр та яах вэ? Амар тэнийг санагд. Шал аль хэдийн өөр хүн бодсон байх уу? Яг өөр хүн бодох үгүй нь бол тухайн үеэс л болох. Гэхдээ яагаад надтай ярилцахгүй манай аав ээжтэй ярилцсан гэдэг миний бүр уур амар хөрөн. Би окей тим кейсэд байдаг шин ингээд салцсан те тэгэнгүүт одоо маа найзтай кейс нь яг юу байсан бэ сая би сая. За одоо ингээд ээж авах за байж. Тэгсэн стил эртэн бодож байгаа байхгүй. Тэнгүүтээ гэрт нь очингуудаа ингээд бодонгуудаа эмхтэн хайртай байгаа штэ. Бодонгуудаа аав ээжтэй нь очингуудаа ярилцсангуудаа нөгөө эмхтэн surprise болонгуудаа хамт гадаад руу явах тийз мэзээ цэг. Гэтэ 6 сар салцсан байсан үстэй. Тэгэхдээ тэр эртэн ягаад ч тэр эртэйг л бодсон би. Тэгэхээр ингээд 6 сар гэж бодож байгаа. Гэтэ би нэг зүйлийг ойлголоо. Эртөө хүн ингээд холын юмаа бодсон ч гэсэн ер нь бол ярилцгал хамгийн чухал. Өөрийгөө ойлгуулах хэрэгтэй. Би бол энийг бол яг энэ дээр бууж өглөө хүлэн зөвшөөрсөн. Тийм наад чинь бодлоо. Би одоо жишээ нь ингээд харилцаан дээр ер нь энэ хүн давуу талын ингээд харцсан тохиолдолд хүн өсө төгсгөн байхгүй. Тэрний одоо гаргаж байгаа сул тал нь бүр миний боддог яг тэр red flag биш бол аль болох ингээд зөөр ойлгож харахыг ингээд хичээдэг байхгүй. Тэнгүүд би ингээд за энэ ингэчлээ. Тэгвэл би ингээд үзье. Би 3 удаа өөрөөсөө нэг жоохон хичээл зүтгэл гаргаж үзээд хэрвээ тэр нь бүр юм байлвал за окей гэд ингээд хайчдаг. Тэнгүүд ингээд тэрийг ойлгодгүй юм бэлээ амар санаа. Дууссан гэдэг юм ингээд ойлгодгүй. Гэтэ ер нь л яг ярилцах амар чухал байхгүй. Би юу мэдрээд байгаа, чи юу мэдрээд байгаа. Яг юу гэж бодоод байгаа. Тэрийгээ ярилцчих юм бол ингээд ойлголцоход айгүй амар болчих штэ. Тэнгүүд яах гээд байгааг нь мэддэхгүй алга болох ч юм уу. Эсвэл нэг юм хоёрын хооронд зан гаргах ч юм бол амар. Тэр бол хамгийн түүхтэй бүр хамгийн тэр амар ойлгуулж ирсэн үү? Өөртөө хүн гүйцэлцөхөөж байсан уу? Анхнаасаа харьцааг хүмүүсээ бол угаасаа гүйцэлдэг. Биш харьцааны дараа бол баг үгүй. Би яг болиг гэдгээ яг чи бүр ингээ over communication хийгээ хайд. Тийм. Ер нь бол нөө угаасаа анхнаасаа нөө бисэн шүү гэдэг хэлээлээ. Яг нэг сериусны хүмүүсээгүй зүгээр ингээд чаталж байгаа л уулзч муулзч үзээгүй ч юм уу. Эсвэл нэг ганц нэг уулзсан надад нэг онц санагдаагүй тохиолдолд нөгөө юм бичээд даангууд би бичмээргүй санагдаад алга болж болно. Хэрвээ ямар нэгэн байдлаар одоо юм харсан байжгаад гэхдээ болохгүй маань гэдгийг мэдж байгаа тохиолдолд ер нь бол хилдэг. Хоёлаа ер нь болохгүй юм шүү дээ. Хин хинийхээ цагийг өрөөд яахав дээ. Би яг энэ ярианаас яг өөрийнхөө дутагдлыг олж мэдлээ. Яа. Бараг энийг уужиж мэдээд байгаа юм аашаа. Гэтэ тэр гүйцлэх бол үнэхээр тэнэг, үнэхээр ойлгомжгүй. Бүр ингээд яг ингээд бүр ингээ амар уур үргдэг байхгүй юу? Үгүй чи яах гээд байгаа юм бэ? Зүгээр харьцаач тээ. Уучрал ингээд болохгүй байх нь бол болохгүй хэлж дээ. Нүүлээс нь ярих уу. За би бол яг өөрийнхөө бураг хүлээн зөвшөөрч байгаа. Яг би бол гөөсөлж исэн. Гэтэ хүн гөөслөх үед яг юу боддог бэ гэхээр хүн яг өөрийнхөө нэг хүний тарих гэдэг чинь өмнө амар талыг л ингэж бодно шүү дээ. Тэгэхээр мэдээж эрэгтэй хүн доминанс хийж байгаа. Тэрэн дээр ингээд харилцаагаа дуусгаж байгаа. Зин тугийг зоох хэрэгтэй те. Хоёлаа энэ дээр дууслаа. Гэтэ би бол яг зарим зүйлүүд чадахгүй байгаа тохиолдол бүр үнэхээр ингээд зориг хүрхгүй байгаа үед бол ингээд тэрэндээ гөөсөлсөн ч тэрэндээ ингээд стил гимссэн. Дараагийн харилцаа гарч ирсэн ч гэсэн стил нөгөө нэг гөөсөлсөндөө гимссэн тийм юм аа ингээд тээж явдаг хүн. Би бол тэрийг хүлээн зөвшөөрлөө. Та хэд ярианаас. За баярлалаа. Хооронд нь тарцаж хэлбэл пост хийж байгаа. Яа, чиний тэр юмнаас бас надруу нэг гайн юмнууд орж ирж байна. Ямар юм? Би нэг рeel хийсэн гэсэн чинь чи тэрийг шеэрлэхгүй. Оо тийм шүү дээ. Чи зөвлөө ихтэй өнөө нэг холбоотой би тэр болохоор би тэр ингэ найзтайгаа ингэ юм яриасаа байгаа. Ихтэй найзтайгаа. Тэгэл би тэр нөгөө эмгтэй хүн юу юм байлаа. Тэгээд эмгтэй хүн гол ингэ хаандаа ярьсаа тэгээд тэрийг маазраад ярьчихгүй. Битгүй надаа энэ талч өөртөө очиж болохгүй яах гэдэг мэдтггүй дээ. Манаас надруу нэг зураг аваалаа. Ер нь юм шүү. Тэгээд юм ярьжсэн. Надад чи тэгвэл рeel хийчих юм. Тэг хийчих. Тэгээд шууд хийсэн чинь нөгөө тийм ингэ жахаа явчихгүй. Тэгээд яваад зогссон байсан. Чи гинт юм баахан бүр ингэ юм орж ирээд минь. Her inçim bunu
За cheers guys. Тогтоол гарч байгаа. За бид бүхний дараагийн хамтран ажиллаж байгаа байгууллага. За энэ 5 дугаар дараагийн 5 дугаар дээр бид бүхэн орж байгаа. Манай Jinro бол буюу одоо бид бүхний одоо Height гэдэг та нар PIV мэдэн тий. За. Тийм Height одоо PIV гэдэг Jinro Height гэдэг компани, Terra, за Kelly тэгээд Jinro гэдэг энэ хүү сөжүүнүүдийг та бүхэндээ энэ подкастын туршид бид нар ууж байгаа. Тэгээд үнэхээр таатай хамттай байдаг. Өмнө бид бүхэн Kelly болон одоо Jinro is back гэдэг сөжүүг хамтд нь ууж исэн бол тэр бол үнэхээр төгс зогсол тий бүр ингээд. Үнэхээр төгс. Одоо болохоор Terra болон одоо манай Чамсуул тийм. Чамсуул Jinro. Чамсуул Jinro. Тийм Jinroгийн Чамсуул гэдэг юуг нь ууж. Тэгээд ингээд бүр ингээд маш тунгалаг ийм усыг ашигладаг гэдгээрээ бас юм алдартай байдаг. Тэгээ нөгөө нэг амтхүү одоо яг цэвэр сөөжүү гэдэг юм бэл. Тэгээ сөөжүүг одоо Монголоос үүсэлтэй гэж ярьд юм байна. What? Тийм. Солонгос биш үү? Монголоос үүсэлтэй буюу одоо Монголд нэг хүн явж байгаад Монголд нэг хүн аялж ирээд тэгээд ингээ алкогол гэдэг юмыг нээгээд эдгээр ийм алкогол эргэлт юм байна гэд ийм юмыг эсгээд одоо ийм айраг нэрж гаргадаг. Нэрмэл юм биш үү? Нэрмэл гэдэг юм ууд юм байна гэдэг санааг авангуудаа цаашаа очоод тэгээд одоо Солонгост ингээд Япон Солонгос гэдэг ингээд нээжсэн ийм бас ийм магадгүй бичигдсэн ч юм уу бичигдээгүй ийм түүх бас байд юм биш үү. Тэгэхээр энэ сүүжүү маань одоо юугаар алдартай вэ гэхээр Terraтай хамгийн гоё цогцдог гэдгээрээ алдартай. Тэгээд одоо энэ Jinro гэдэг энэ сүүжүү маань маш олон төрөл байдаг. Та бүхэн одоо CU-д ороод харах юм бол ингээ маш олон сүүжүүнүүд байна. Тэгээд тэрний хамгийн ялгах зүйл нь болохоор эхэндээ Jinro гэж бичсэн байдаг. Ийм сүүжүү байдаг. Тэгээд номер 1 брэнд. Гэлхийн номер 1 брэнд. Та бүхэн ChatGPT-гээс ч гэсэн асууж болно. Тэгээд одоо Солонгосынхаа зах зээлийг Jinro сүүжүү маань бараг 70% хангадаг. Ийм сүүжүү байдаг. Солонгосчууд Jinro-гоо л уудаг. Тэгээд солонгосчууд уух хугацаа Jinro-ныхоо одоо энэ Чамсуул гэдгийг нь уудаг. Чамсуул авъя хичээ гэж ингэж ярьдаг. Ажима Чамсуул. Ханаачсаа. Ажима ван Чамсуул гэдэг. Хүн хараа бүтэн ханга бирүү Куянига коронда. Юу цаа? Тэс хөлдөө хам мөрөн дээгүр нэг муур алхаж явна гэх. Тэр бирүүч биднээстэй. Нэг хам мөрөн дээгүр нэг муур алхаж идэг. Хүн хараа бүтэн ханга бирүү Куянига коронамнида. Тэгээ манай солонгосчууд маань чимсолоо уудаг байна. Тэгээ бүгд хамтдаа Terra ууж байгаа бол хамтдаа Jinro-го ашиглая. Тэгээ Terra маань угаасаа Австралиас үрээ авдаг буюу одоо хамгийн одоо чанартай сорт авдаг л гэсэн үг байхгүй. Тэгэхээр солонгосын одоо жишээ нь агаарын бохирдол нь жоохон муу байдаг ч юм уу тийм жишээ. Тэнгүүд Австралийн тэр яг үрээ тарж байгаа тэр 10 одоо PIV гаргадаг үрнүүд маань одоо хамгийн сайн агаарын чанарт боловсрогддог жишээ нь тийм байдаг. Тэгэхээр тэндээс үрээ аваад хамгийн сайн чанартай Terra гэдэг PIV-ийг үйлдвэрлэдэг гэсэн үг. Тэгээ Terra PIV маань Монголд бол нэлийн нутагсцсан байдаг. Тэгээ Terra PIV-тэй хамт бүгдээрээ одоо Jinro Чамсуул сөжүүгээ хамтдаа уудаг байя. Тэгээ cheers guys. Cheers. Gambay. Гэтэ драман дээр K-драман дээр бүр яг юм сууж уумаар болтлуудаг драман. Тэр нэг кино байдаг штэ. 30 наснууд. Тийм Drink Now Work Later. Тэрийг үзэл бүр нэрнгээс ингэ сууж уумаар ингэ санагт тэр ингээд бүр ингээд яг сүүжүүний үүх түүх тэгэнгүүтээ яаж уух муухт бүх юм ингэ ярьдаг хгүй. Тэгээ дээрэс нь ингээд амьдрал явж байгаа штэ. Тэгэнгүүт л нэг сууж авч тийм яг тэр киног үзэнгүүт нэрнгээс ингэ уумаар санагддаг. Яг нэг юм тэгэхээр кино урлаг гэдэг бол амар ингээ соёлтой амар холбоотой байгаа. Тэгэхээр маркетингтэй. Сая тэгэл нөгөө нэг юу маань гарснаас хойш хүмүүс жижиг амар сонирхлоо шүү дээ. Тэгээд яг киногаараа дамжуулаад бас соёлоо түгэж чаддаг. Тайван класс гараал ер нь Монгол баахан bubble tea-ний газрууд нэгдсэн. Тэгээ шигдааны газрууд нэгдсэн те. Ах орж ирэл ингээ өнөөдөр би даачаалаа цадлаа дэ давраа золигнууд минь өтер гэлтэй. Үгүй би даачаал та цадлаа дэ даваа гэл. Хийснэрийгээч юу гэдэг гаан золиг минь өтер. Яг нэг юм хэсэг болдоо шүү дээ. Ажлын газрын том ахын дааж юм аа те нэг соёл өгдөг те. Таад гэхдээ ер нь яг юм Азийн нөө эсвэл юм Европын соёлтой үерхдэг үү гэдг нь одоо яг юм Аз соёлчин бол яг юм гэрлэх гэж үерхдэг штэ баг анхнаасаа. Тэнгүүд Европ соёлчин бол ингээд хамтдаа байхдаа зүгээр сонирхолтой байх гэдэг штэ. Таадын зүгээс ер нь би Евро явж байгаад Аз юм шиг байна. Жохо Евро явж байгаад Аз юм шиг байна. Еврогоор эхлээд Еврогоор эхлээд Азаар дуусна тий. Одоогоор Еврогоор л явах юм байна да. Бид чинь бол дундад Аз маягийн соёлтой байна шүү. Кавказ. Бид Аз соёлтой байна шүү. Окей. Та тэгээд өөрөө яг хувьтай ямар юм те? Тий бид нар бол яг дундад Азаа л байна. Дундад Азаа. Ер нь дундажландаа. Тий. Манай монголчууд ч бас харьцангуй юу штэ. Одоо бусад тэр орнуудтай харьцуулахад нөгөө нэг эмгтээчүүд нь амар гоё бие даасан бай. Тэрийг эмгтээчүүд нь ч гэсэн хүлээн зөвшөөрч чаддаг болцсон. Тэгэхээр яг тийм ер нь дундхан. Зарим лалын оронд ч юу вэ? Эрэгтэй хүн нохоо гэсэн эмгтээ хүн шиг те. Амар тийм юм байдаг аах. Сая Египтээр аялаад ирсэн. Тэгээд тэгсэн чинь нэрэн гэсэн эмгтээ хүнтэй ингээд таараагүй.
Одоо ингээд дэлгүүр ингээд хоолны газар мазар орсон дандаа эрэгтэй хүмүүс ажилдаг. Эмэгтэйчүүд нь юу жаангууд гэртээ хүүхдээ хараад гэрээсээ гарахгүй л байж байгаа. Эмэгтэй хүнтэй бараг таараагүй шүү дээ. Тийм ээ юм. Тэгэхээр бас яг тийм Монголд бас заримдаа яг ивчиг хүмүүс байдаг шүү те. Ингээд яг хүнтэй суугаад хүүхд гарангууд амар гоё ингээд явж исэн хүнийг шууд ингээд гэрийн эзэгтэй болгоцсон. Авгай болгоцсон те. Өнөөдөр би нэг бичлэг үзлээ. Тэгсэн чи тэр бичлэг тэрэгч нөхрөөсөө салахгүй юу гэлээ те. Тэр нөгөө тийм араар тавилтын талаар ярьж ирсэн ч аахгүй юу? Араар тавихгүй байх вэ гэсэн чинь нөхрийнхөө бүх мөнгийг барь. Тийм. Нөхөр чинь мөнгөгүй болохоор угаасаа гэрлэгөө яар. Хэрвээ эмэгтэй нь ажил хийдэг бол эрэгтэйдээ мөнгө өг. Нэмэр дээрээс сонсчод. За тэгсэн чинь зүгээр асуулт нь хэрвээ жишээ нь баяраа ингээ хүнтэйс амар хөөрхөн охин. Бүх хандлага нь гоё заяа. Хүмүүжлэн гоё. Тэгээ уулцсан чи хадам ээж чинь тийм ихч байл яах вэ? Хадам ээж үү? Тий хадам ээж чинь ингээд хүшээ чи нөхрийнхөө цалингийн чи авдаг юм уу? Чи цалингийн шууд өөрийнхөө данс руу аав. Юу яриад байгаа юм бэ? Цалингийн битээ бүтэн олго. Наа чам цалингийн бүтэн өгчих юм бол наа чам араар тавиал алга болчих. Яасан юу юм те? Тийм хадам ээжтэй бол. Би тэр хүнийг ил хайрлах байсан. Үгүй яг хайрлаа штэ. Тий. Яг өөрийнхөө ээж чиг те. Яг ямар хандлагатайгаа намаагүй. Тэг хайрлаад хайрлсны эц тэр хүн намайг өөрийн яг төрсөн хүүшигээ харах бах. Тэгэхэд хүмүүсийн хандлага харилцаа өөрчлөлт баг те. Угаасаа охиныг хайрлаж байгаа. Ээж аав нь ч гэсэн би яг өөрийнхөө ээж аав шиг хайрлах хэрэгтэй. Тэгээд хүний хандлага гэдэг өөрчлөгдөх энэ подкастыг гарч байгаа. Ямар тэгээд хадам ээжигээ өөрийнхөө ээж шиг хайрлах. Тэгээд ямар тэгээд хадам ээж нь тийм байлаа гэдэг тэр хүнээс салтай байна ш. Тэр хүнийг гэрийнхэндээ харьцахгүй ингээд. Тийм харилцаа амар сонирн байгаад санагдаад байхгүй. Хайрынхаа төлөө гэснээ ингээд хоёр талынхаа гэр бүлмэлтэй харьцахгүй. Тэр бол ингээд үр хүүхэд нь ч гэсэн холын хугацаанд жахалцсан. Тийм. Тэг чи хамаатан сатангууч нэгэнтэйгээ ойрхон энийгээ унахад дэмждэг байх хэрэгтэй тийм. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил гэдэг юм байгаа. Таад when life gives you tangerines үзнэ. Яг тэрэн дээр яг эсрэг зовлон багтаагүй юм байгаа байхгүй юу? Ер нь аль яг ингээд хүний төлөвшлөж бараг засрах боломжгүй ялангуяа 25 30 хүрсэн хүн бол яг юм ерөнхий хувь хүний төлөвшлөгийн тогтцсон байгаа. Тэрийг бол ямар ч хүн бараг засах боломжгүй. Тэг ингээд хэцүү хатмуудтай байна гэдэг нь үнэхээр нөхөртөө хайртай байсан ч гэсэн ямар хэцүү байдаг. Тэгэхээр чи өөрийгөө хайрлаж байгаа бол юм гэр бүлийг ч гэсэн сонгох хэрэгтэй гэдэг point гардаг штэ. Би ер нь тэрнтэй бол жоохон санал нийлдэг. Тийм. Угаасаа нөхөртөө тайрын санал нийлээд байгаа юм. Үгүй зэрэгцэж. Ер нь бол хийлж би яар нэг юм нийл дандаа нэг юм кросс хүнд нь хайртай ч гэсэн чи яг хэвээрээ эцэг их гэр бүлийн хүмүүжил гэдэг амар чухал. Би эцэг ихийг өөрчилж чадахгүй бол би тэрийг төсвөрлөж амьдрах шаардлагагүй. Би өөрөө өөрийгөө хүндлэх хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Яг гоо төсвөрлөнө гэдэг нь мэдээж одоо хүний амьдрал тохиолж байгаа дийлэнх асуудлууд ер нь санхүүгийн асуудалтай холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр гэр бүл өөртөө бие даасан байх юм бол хадмуудаас нь орж ирж байгаа дарамт чахал тэдэр бол зүгээр жижигхэн зүйл гэж би ойлгодог байхгүй. Ер нь бол тийм ихэнх хосууд ингээ санхүүгийн асуудлаас болоод ингээ хадмуудтайгаа хамааралтай байдаг ч юм уу би тэгж бол хардаг. Одоо хамтдаа амьдэрдэг ч юм уу тийм. Хэрвээ санхүүгийн асуудал гэж боджол наа чин шийдвэрлэх боломжтой асуудал байхгүй яаж юм. Тэгэнгүүт энэ хандлагын асуудал дээр бол угаасаа хэцүү бол угаасаа хэцүү. Яг гоо тэгэд ямар ч хүн нэг үр хүүхдээ гэж шүү дээ тийм. Хэрвээ миний одоо би хүнтэй суулаад хадам ээж байнгын ингэж үглэж байх юм бол надад асуудал байна гэж би өөрийг харахгүй. Яг тэр хүн хизэж өөрийнхөө хүүхдийг, өөрийнхөө охиныг те өсөж өсгсөн охиныг муухай амьдраасаа гэж үсэхгүй учраас ямар нэгэн байдлаар илүү үгэлж байгаа хүнд одоо стресснээс илүү багш. Тэгэхээр баяраа бүр хадмуудаа кок авсаа. Баяраа нэмэх нэг байна. За 9 араас болчихсон. Гэтэ тэрэн дээр амар сонирхт. Одоо нөгөө нэг миний хүүхэд бол ханхуу, бусдын хүүхэд мэлхий гэдэг хандлага айгүй муухай санагдав. Тэгээд ер нь хамгийн гоё дуулдаг гэдэг дуулуулаад байдаг тийм шээ. Үгүй хүнд хамгийн хэцүү ядармаар санагддаг юм бол харилцаан дээр амар их ядардаг. Тэр бол амар хэцүү. Ер нь бол яг юм гэр бүл гэхээсээ илүү тэр хоёр хүн хоорондоо л болж ивэл эцэг их нь хоорондоо яана уу энэ нэг амар хамаагүй санагдаад байгаа байхгүй. Яг хоо тодорхой хэмжээний хүндлэл бол мэдээж байх хэрэгтэй, ойлголцол байх хэрэгтэй. Гэтэ стил яг юм хоёр хүн хоорондоо болж байхад эцэг ихийн зүгээс нөлөө үзүүлэх гээд байдаг. Хитрхийн амьдралд байдаг, оролцоод байдаг бол бас жоохон. Тэгээд яг хоо зүгээр нэг хааныг оролцож болно шүү дээ. Тэгэхгүй ингээ бүх асуудлыг шийдэх гээл бүр ингээ оролцоод ахаар бүр ингээ амар хэцүү. Та нар хит хитэн хүүхдтэй болно гэж боддог. Хит хитэн хүүхдтэй болно гэж боддог. 2-3 эрэгтэй эмэгтэй. Том нь эрэгтэй. Яг хэлчихсэн тоо хэлж одоо би хэлчихвэл бүр том нь эрэгтэй. 3-аас 4 сүлээд наваг. За баяраа. 3-аас 4. Би дээр нь би бүр яг 2-аас 3 хэлчихсэн. Яг хэлчихвэл одоо бүр хүмүүс юу гэж бодох юм те. 3-аас 4. Тэгэхээр том нь бол эрэгтэй байсан нь илүү зүрж үү. Би өөр айлын том бохгүй. Тэгэхээр одоо би бол аав ээжтэй амар спорт
хийж байгаа. Дүүнэрийнхээ хувьд л манай том дүү 12 насаар дүү гэхээр би бараг аав ээжийн хэмжээнд хүртэл дүүнэртээ хувьд нэг шийдвэр гаргах нөлөөлөхөр хэмжээний. Тэр би аав ээжтэйг хамт ингээд гэрийнхаа санхүү хүртэл өөрлөлцөн явж байгаа болохоор яг болно гэж боддог. Тэгээд аав ээжээр яг ажиллаж байхад би яг ингээд 12 насны зүрхтэйг чинь аль хэдийн дүү мөнгө асарж явах тэр цаг зав байдаг. Тэгээд миний яг нэг хүн өсвөр наснаа нэг ингээд болохгүй юм хийх гэдэг шүү дээ. Яг тэр үеэр би гэртээ дүүгээ хараад таарч ирсэн болохоор тэр нас амьдрал илүү ашигтай гэж боддог. Тухайн үедээ бол тэгэл би ингээд манай найз гадаа байж байгаа би гэртээ дүүгээ харж марж ингээд те мэдгүйсэн хожим бодоход надад илүү хэрэгтэй байсан. Би яг өөрөө бас айлын том тэнгүүд ахтай хүмүүстэй амар атархдаг гэсэн аахгүй. Би ч гэсэн яг ингээд дээр ахтай найзуудаагаар нь надад ч гэсэн ингээд кэрлүүлэх хүн байж болохгүйсэн юм хта гэдэг нэг юм жоохон атархал байдаг гэсэн болохоор дээр ахтай байхгүй юм даа гэж. Тэгээ ингээд харангууд ингээд ахнар болохоор ингээд дүүнэрийнхаа бараг рол модель авах том ахнар. Тэнгүүд энэ магадгүй миний нэг inspire тэ мотивашн болж байгаа юм ингээд. Бүс шантрах үе амьдрал зөндөө байна. Тэ унахалт монолт ингээд тэнэг юм хийх гэж байгаа. Тэнгүүд мэдээж ингээд дүүнэр байгаа. Аав ээж бол өөрөөсөө очроо олчин. Дүүнэр байгаа. Дүүнэр надаас үлээлүүрэл авч байгаа гэдэг юм байнга бодогддог. Тийм. Тэгэхээр тиймэрхтэй эмхтэй хүн ч гэсэн. За тэгвэл штэ. Хэрвээ чи заяа баяраа чи өөрөө эмхтэй заяа. Одоо эмхтэй болсон. Тэгснэ яг одоогийн байгаа баяртай үерхэх үү? Болцсон. Болцоод би амар их инех баг. Амар инех баг. За яах вэ? За уудгүй юм байна. Шоудгүй юм байна. Мэдгүй. Гэтэ би жоохон сэрэмжлэх баха. Тухайн нэг ингээд таньж мэдтлээ. Ер нь жоох хайхах ингээд Instagram-ын дээр шоумен эдэр гэж мэгцэн те. Яг тэр хүнтэй ингээд ойлголтлоо. Би ингээд гэр бүл мөлөнөх яагаад гэдэг. Тэгэхээр би жоохон сэрэмжлэн. Гэтэ яагаад үгүй гэж би бодно. Эмхтэн хүн байсан бат. Ямар ч талаас хамт байгаад үзье. Тэгээд болцож үзье. Тэгээд тэр хүний дотоод ертөнц ямар бодолтой байд, ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байгааг мэдээд үзье л гэж бодно. Тэрнээс би шууд яг Instagram руу ороод ч юм уу гэх юм бол би өөрийгөө бол мэдж байгаа. Би бол одоо бараг content creator гэснээр ингээд амар юм янз бүрийн ингээд crash marsh янз бүрийн юмнууд ингээд амар юм постлдог reel мэлээ те. Тэгвэл тэндээс бол хүмүүс бол үргэхээр гэдгийг бол мэддэг. Өөрөө бол мэдээд идэг. Нэрний ячаад showman гэсэн. Тэгэхээр тэнд дээр бол би тэгж бодно. За очгоо өөртөө ирэх үү? Чи эрэхтэй хүн? Цасаад авчих. Ер нь үрхнээ би өөрийгөө тажгуулах гэж боддог шүү дээ. Тийм амар өөлөх асуудалтай амар red flag бол байдаг гэж боддог. Уушгаа ингээд ийм ерөнхий нэг ийм хандралтуудыг яаж reject хийдэг вэ? Би зүгээр шууд өдөр тутмын ийм хандралтуудыг хүлээж аваад тассан шүү дээ. Ер нь аль би бараг дуртай гэх юм уу жоохон муухай ч гэсэн яг юм хүмүүсээс ирж байгаа attention-д би бол дургу гэж хэлэхгүй. Тийм. Тэгээ бараг тэрүүгээр ингээд kinda тэжээгдэх үе ч гэсэн надад байдаг. Тийм болохоор дургу бол биш. Гэхдээ үнэхээр хитрээд яг юм boundary даваадах юм бол зовчлаараа чадахгүй нэ. Чиний энэ хандлага чи надад таалагдахгүй байна гэдэг шууд илэрхийлждэг тийм. Тэр ер нь бол сайн харьцах хэрэгтэй. Одоо ингээд уучкаг ингээд тодорхойлох юм бол independent эмэгтэй хүн байгаа байхгүй. Ингээд ажил хийдэг. Тэрний хажуугаар нь ингээд янз бүрийн гигүүд хийчдэг. Тэнгүүд ийм хүнтэй эмэгтэй хүн болцохороо өөрийгөө жоохон дутуу үнэлдэг. Биш эрэгтэй хүн болцохороо. Яа тэгэхээр харилцаан дээр ингээд dominance байдал байж байгаа ш. Тэнгүүд санхүүгийн хувьд эмэгтэй нь илүү олоод байнгут тэр хүн 1000 сайн байлаа ч гэсэн энэ бол жоох ингээд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буураад тухайн хүнээс одоо жоох сүрддэг гэх юм байна. Тиймэрхүү зүйл гарч ирдэг. Тэр бол айгүй олон хосууд дээр жилдгүй ингээд болзон дээр гарч ижсэн зүйл байна. Ер нь бол миний бүтээгүй эрхлүүдийн шалтгаан бүгдээр энэ ахгүй. Тэнгүүд би яг ингээд сайн хэлсэн штэ хүн өвдөхгүй байх хэрэгтэй гэд тэрнэр гол шалтгаан би болдгүй юм байна. Би санхүүгийн хувьд яг ингээд сквал яг юм эгогоороо тэр хүнийг дараад тэр хүнийг өөртөө хайргүй болгочих тийм байна. Би яг ингээд хитрхи доминант эрэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлэхгүй өрсөлдөгч болох ч тийм. Тийм. Яг ингээд би хитрхи ингээд дараад идэх юм байна гэдэг мэдрэмж авсан болохоор анхны үргэлээсээ тэрнээс хойш ер нь нэг юм хүнтэй үерхээр би гимтэж фэдэ гэж амар агааддаг. Тэгээ би тэр хүний эгог ер нь жоохон өвтгч фэдэ гэж агааддаг. Надад манай нэг ах тэгж хэлжсэн шүү. Чамаас эрэгтэй хүмүүс сайн штэ. Тэр би ингээ гайхаад яасан гэдэнгүүт Гэхдээ чи ингээд ийм тийм ингээд ингэнгүү тэр хүн өөрийгөө ямар нэгэн байдлаар угаасаа чиний хажууд ингээд дутууга мэдрээд тэгээд шууд айч штэ гэдэг. Яагаад гэхдээ тэр чинь уул нь ингээд тэр хүн илүү хичээгээд ч юм ингээд аль талаа ингээд болох боломжтой өөрийгөө голж ивэл энэ тэр хүний асуудал ахгүй юу? Тэ яг чин үнийг хэлэхэд хөрсөн дээр буулаад өөрийгөө голж байгаа тэр хүний асуудал гэж байна штэ. Гэхдээ ямар ч хэрэгтэй хүн бол өөрийгөө тухайн эмэгтэйг авч явна гэж төсөөлдөг. Тэгээ бодит байдал дээр тэр хүнээс ингээд санхүүгийн хувьд ч юм уу, карьерийн хувьд ч юм уу дутуу байнгут хэрэгтэй хүн яг юугаараа байгалийнхаа хуулиараа тэр хүнээс сүрддэг байхгүй. Магадгүй ингээд өөрөөс чинь ингээд гөөсөлсөн шалтгаан ч юм уу те режексэн шалтгаан магадгүй өөрөө таалагдаагүй биш ээж болно. Магадгүй өөрөө хитрхи мундаг байгаад ч юм уу те хитрхи амьдралын маягтай байлаа гэхэд тэр хүний амьдралын маяг нь өөрийнх нь хамаагүй ингээд жоохон доод түвшинд байлаа гэхэд тэр хүн
өөрөө ингээд за энэ хүн надаас илүү she deserve better. Тэгж бодоо те. Тим болтож ингээд өөрөө ингээд зай тавьж өгөх тохиолдол байдаг. Надад бол тэг тохиолдолд би оюутан байх үедээ бол ямар нэг ажил хийдэггүй байх та. Эдний ажлын байр дээр гарсан эмэгтэй хүнтэй болцож исэн. Надаас 2 ихч байсан. Гүг шугар мам биш. Надаас 2 ихч байсан байхгүй. Гэхдээ тэр хүн сардаа 3 сая төгрөгийн цалинтай 2000 одоо хэдэн он ч юм дэ те. Тэнгүүд би оюутан байгаа шүү дээ те. Тэнгүүд надад ингээд өөрөө эмэгтэй хүн бол өөрөө зүгээр гэдэг. Ингээд болцоо бол би болцоо санаалж ирсэн ингээд өөрөө ингээд цуглуулсан мөнгөөр ингээд яаж маа. Тэнгүүд тэр хүн хоёлаа ингээд мөнгөө 50 хуваая гэх тэнгүүд надад ингээд окей боломжтой те. Урт хугацааны. Магадгүй би жоохон 25 6 таа байсан бол тэрийг бол би хүлээн зөвшөөрч болох байх. Тэр үедээ би юу гэж бодсон бэхээр би энэ хүний хэмжээнд арай очих болохгүй юм байна. Би амар хичээх хэрэгтэй байна гэдэг бодол эрэгтэй хүн болгоны толгойд юу нь төрдөг байхгүй. Тэр нь чинь бүр ингээд subconsciously яг шууд суудаг баха. Тийм. Тэгэхээр яг юм нийгмийн стандарт яг нэг жоохон tradition маягийн байж магадгүй. Угсаа энэ чинь нөгөө нэг Аз соёл. Аз биш энэ чинь бүр ингээд нөгөө бид нар гараад ангах хэвээр. Тийм. Нөгөө нэг үндсэн нөгөө нэг гений Байгалийн. Тийм амар controversial сэтгэлтэй яг юм хоёр талтай айлчлалсан ч гэсэн зөвтгөж болохоор. За тэгээд ингээд дуусгая бүгд энэ чад. Одоо сүүлдээ бүр амар deep conversation л орж байгаа. Тэгээд бид бүхний энэ хүү подкасттай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бүх хүмүүстээ баярлалаа гэснээс бүр especially хэсэг бүлэг хүмүүстээ баярлалаа гэдэг нь гадаадаас үзэж байгаа бүх хүмүүстээ би бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд гадаадд амьдарч байгаа, ажиллаж байгаа, сурж байгаа бүх хүмүүстээ энэ хүү подкастыг үздэг бүх хүмүүстээ бүх өнцөг одоо дэлхийн өнцөг болон бүрт байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэн ганцаараа биш шүү. Тийм. Бид бүхэн наа чи амар гоё point. Бид бүхэн хамт байгаа шүү. Монгол улс чинь ингээд байгаад байгаа шүү. Хурдан ирээрээ тий. Сураад ирээрээ, ажиллаад ирээрээ. Наа чи амар гоё өгнөдлээд байгаа. Гол нөгөө нэг гадаадас үздэг хүмүүс маш их байдаг бидрийг. Тэгээд тэр хүмүүс чинь ганцаардах үе байна. Яг ингээд найзтай ч гэсэн тэр нь Япон ч юм уу, Америк ч юм уу тий. Яг Монгол хүн биш шүү дээ тий. Үнэхээр хань болдог юм нь магадгүй манай подкаст байж магадгүй би итгэдэг. Гоё хань болгож найзтайгаа юм ярьж сууж байгаа юм шиг. Одоо ингээд гадаад 5 дахь хүн юм шиг ярьж суудаг. Яг тий. Гадаад ингээд удаан амьдрахаар хамгийн ингээд ялангуяа Азийн оронд байхаар бүр ингээд хүн шахалдаг зэ. Европ болохоор ингээд гадаад хүмүүс мэддэг. Азийн оронд ингээд Монгол царайтай хүн харсан чинь тэр хүн Монгол биш гэдгийг мэдрэх мэдрэмж өөрөө бүр амар гэдэг. Өвцөн ч хин ч хажууд байхгүй. Дэлгүүрт ороод хүснээрээ ролтон аваад ч юм уу, ноншим аваад эсвэл улаан контик аваад идэх боломж бидэнд байхгүй гэдгийг мэдрэх мэдрэмж өөрөө амар. Тэнгүүд надад хамгийн хань болж байсан зүйл юу гэхээр подкаст гэдэг. Тэгэхээр амар гоё үг юм шидэж байна. Тэгээд үнэхээр яг бид нартай хамт байдаг тэр одоо гадаадд байгаад гэртээ ганцаараа сонсож байгаа та бүхэндээ өдрийг сайхан өнгөрүүлээрэ эсвэл сайхан амраарай тий. Тэгээд та бүхэнтэйгээ бид нар дандаа хамт байхыг хичээдэг шүү. Та бүхэн үнэхээр хүчээж байгаа шүү. Үнэхээр хичээж байгаа шүү. Тэгээд танд баярлалаа. Монголдээ заавал хүрнэ. Удахгүй бүгдээрээ Монгол эх орондоо ирээрээ таныг эх оронч хүлээж байгаа шүү. Тэгээд энэхүү одоо өдрийнхөө подкастыг төгсгөлийн ялангуяа гадаадд байгаа монголчуудтай зөвлөлээ. Та бүхэн хаанаас үзэж ин тэр одоо улсынхаа нэрийг бүгдээрээ комментээр бичиж байгаараа Австрал тий. Канада гэдээ бүгдээрээ бичиж байгаараа. Тэгээд та бүхэндээ үздэг бүх хүмүүстээ улаан уутай шүү. Бүгдээрээ дараагийн дугаараар дахин уулзцгаа. Баярлалаа. За тэгээ хамтран ажиллагч байгуулгынхаа бэлгийг та бүхэндээ өгч байна. За ингэ золоод бас. Хоёр эмэгтэйдээ энэ хоёр бэлэг өгье. Энэ урд баа бүтээгдэхүүнүүд яг бүгд юм шүү дээ. Nice. Тийм бүгд. Наа чи аяны За эрэгтэйдээ зориулаад бас. Миний энэ хэмжээ яаж байгаа Гэл юм. За. Би ч яг энийг хэрэглэдэг байхгүй юу? Харин манай гэрт бас байсан. Энэ юу юм бэ? Юу хэлдэг? Энийхүү зүйлийг энэхүү зүйлийг би хэрэглэсээр л хугацаанд дуусгая дээ. Тийм. Complete Lab тэгээд DJI Box-ороо бүгд хацгаарай. DJI Box-ийн мэнэ хацгаарай. Тэгээд бид бүхний дахин имосоор аваарай. За мөн хамтран ажиллагч Ногоон Жэйд байла. Бүгдээ Австралид хамтдаа суралццгаая. За тэгээд бид бүхний Genro Terra P маань болон Genro Soju маань орж ирлээ. Тэгээд чамсуулаа бүгдээ хамтдаа Terra Soju-тайгаа найзтайгаа уулзахдаа, тоглохдоо, ажиллаа хийж явахдаа гэдэгхгүй тий. Ажиллаа хийж явахдаа бүгдээ хэрэгэлцээ. Тэгээд насанд хүрсэн болон за тэгээд хэтрүүлэн хэрэглэхийг бүгдээ хориглоно. Тэгээд дараагийн подкастаараа бүгдээ хамтдаа уулзцгаая.